За сайн байцгаана уу эрх үндэт стартапуудаа, энтерпренеуруудаа, бизнес эрхлэгчтэй бүгдэнд нэнхүү сайхан өдрийн мэндийг хүргэе. Ингээд стартап grind нэвтрүүлгийн маань 43 дахь удаагийн дугаарт ингээд entrepreneur, технологийн entrepreneur гэж би тодтогсон байгаа. Технологийн entrepreneur Идэр бод маань хүрэлцэн ирсэн байна. За ингээд стартап grind дугаар маань Монголд албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагддаг. Анх 2015 онд Идэр бод ах маань одоо хост хийжсэн тий. Хост хийгээд Монгол улсын бүх шаркуудыг оруулсандаа одоо бид нар шарк гэхээр хөрөнгө оруулагчид том корпорациудын захирлууд гэж төсөөлдөг бол Монголын бүх шаркуудыг оруулсан маш чанартай дугаарууд одоо хүртэл YouTube дээр байдаг. За тэгээд хэсэг хугацаанд завсарласны дараа үргэлжлүүлээд старт компани маань одоо эргээд хост хийгээд явж байгаа. Тэгээд өмнө хост хийдэг байсан хүний одоо entrepreneur хүний үднэс зочноор энэ удаа өрн оролцуулж байна. Өмнө битээр бас нэг удаа стартап grind хийжсэн. Тэр маань айгуу нөгөө Playtime дээр болчихсон тий. Playtime дээр цөөхөн үнэтэй болсон бол энэ удаа бас илүү том цар хүрээтэй олон хүнд сонсхийг гэдэг үгнээс бичлэг болгон хувиргаад 43 дахь дугаар дээр дахин зочноор урьж байна. Startup grind-ыг та бүхэндээ довчхон танилцуулах юм бол сар болгон тухайн бүс нутгийнхаа экосистемийн хамгийн одоо түүчээ болж байгаа залуучуудыг урьж оролцуулаад одоо grind гэсэн үг шүү дээ. Grinдлаад бүх түүхийг гаргаж ирээд алдаа оноог нь хуваалцдаг нэвтрүүлэг байгаа. Тэгээд дэлхийн 600 гаруй хотод 100 гаруй улсад явагддагаараа онцлог ийм стартап экосистемийн хамгийн том нэтворктэй байгууллага гэж бас өөрсдөө тодорхойлдог байна. За тэгээд үргэлжлүүлээд эхлэе. Идрахын тухай би бол олон юм танилцуулмааргүй байна. Цаг бага байгаа. Битээрт маш хурдан асуултуудаа явъя гэж битээр бас тохирсон байгаа. За энэ удаа илүү одоо технологийн стартап бизнесээс нь дандаа ярилцах болно. Тэгээд таныг хамгийн түрүүнд ер нь танд ямар стартапууд байна? Хизээ үүсгэн байгуулав. Та одоо бүгдээрэн дээр нь би одоо co-founder гэж ярьж байгаа да. Гэхдээ сүүл таарсан ч та Callpro дээр CMO болсон харагдчихжээ тий. Тэгэхээр яг ямар стартапууд дээр та яаж ажиллаад яваад байна? За окей. Би нөгөө сүүлийн үед аягүй их энийг номлоо яваад байгаа. Нөгөө стартап entrepreneur enter гэдэг үгнүүд өөрөө аягүй ингэж дөнгөж бизнес рүү орж байгаа хүмүүсийг төөрөгдүүлдэг юм шиг. Яагаад гэвэл тэртээ чи стартап гэж нэрлэнэ үү барина уу? Тэгэл очингууд чи ХХК гал бүртгүүлнэ шүү дээ. Тэгэхээр тэр чинь бол зүгээр л ХХК компани тий. Тэгээ компанид нэг ойлголт байдаг. Компанид хувьцаа эзэмшигчид гэж ойлголт байдаг. Хувьцаа эзэмшигчдийн давхар ажиллаа хийдэг одоо албан тушаална гэдэг бас ойлголт байдаг тий. Хувьцаа эзэмшдэг хүмүүс бас компанид өөрөө ажиллахгүй зүгээр хувьцаа эзэмшиж зүгээр тузын хуралдаа суучаад тэр нь болохоор төлөөлөө өдөртөх зөвлөлгээд байгаа тий. Тэгчээд компанид ажиллахгүй бас тийм тохиол бас байгаа. За миний хувьд бол сая хэллээ CMO гэж юм. Одоо маркетингийн хариуцсан одоо дарга гэх юм уу тий. Захирал тий. Маркетингийн офицер. Тий. За тий. Маркетингаа хариуцдаг хүн юм тий. За окей. Тим одоо жишээ нь би ажлыг хийдэг бөгөөд хувьцаа эзэмшигч байгаа. Callpro дээр. Тийм, Callpro компани дээр. За, HippoCards компани дээр болохоор би мөн адилхан борлуулалт маркетингаа хариуцдаг. Бөгөөд бас хувьцаа эзэмшигч тий. Faro дээр болохоор би багш бөгөөд хувьцаа эзэмшигч. За, тэгээ надад ийм үндсэн л 3 бизнес үүдэг. Гурлаа стартап тий. Hippo бол илүү нөгөө Faro-гоос үндэслэж гарсан технологийн компани гэж би ойлгодог зөв. Яг ч зөв биш яг уу манай зүгээр яг үндсэн баг бол одоо жишээ нь Faro-д ажилтдаг байж байгаад Hippo руу орсон нэг ч хүн байхгүй манай компанид. Энэ яг эхэндээ зүгээр нөгөө офсо хамтдаа эзэмшдэг те офс дотор хамтдаа байдаг болохоор нэг энийг байгуулах гэж хүмүүс хараад дүүсэн. Гэхдээ яг тусдаа юутай одоо хувьцаа эзэмшигчтэй тусдаа ажилтнууд нь багууд нь тусдаа байдаг ийм компани байгаа. За мэдээж нөгөө боловсролын чиглэлийн аппликейшн хийж гарч ирж байгаа компани учраас яг тэр талын салбарын компани нуу гэвэл yes. Гэхдээ манайх зөвхөн тэрүүгээрээ хязгаарлагдахгүй явандаа өөр төрлийн IT-ийн бүтээгдэхүүнүүдийг гаргана гэж бодож байгаа. За юм байна. За тэгээд би асуултууд бэлтлээ. Сүүлийн баг сарал идрахыг судлаа. Бүх бичлэгийг үзлээ. Окей. Бүгд дандаа угсаа үздэг байсан л та. За тэгээд бас хүн амт ингээл идрахтай ивэнтээ цацаал те би юу их гэж байгаа, grind хийх гэж байгаа гэдгсэн чинь хүмүүс бас амар их асууж л 90 тонны хомоо амар их асууад чи идрахс нэг тим асуугаад хаач entrepreneur талаас нь яах гэж бол ийм асуугаа, тим асуугаа гэлж аахгүй. Тэгээд ихэнхдээ одоо миний үеийнхэн чинь те дандаа одоо энэ байгууллагын менежерүүд залуучууд амар их. Тэгээд би ч гэсэн бас таныг тэгж боддог л та яг за идрах бол entrepreneur хүний хувьд маш сайн менежер юм байна гэж би бол таныг хардаг байхгүй. Тэгээд сайн менежерийн тодорхойлолт нь бид нар бол маазраа тэгдэг. Сайн менежер хүн гэдэг бол өөрөө хүнээр ажлыг маш сайн хийлгдэг хүн бол
одоо сайн менежер. За бүх ажлаа өөрөө хийдэг хүн бол муу менежер тий. Тэгж тодорхойлдог, тоглож бас тэгж тодорхойлдог. Тэгэхээр таныг бол би маш олон багтай. Тэгээ багуудаа одоо айгуу сайн өдөртөө менеж хийгээд ингэж явж гин гэж би хараад идэг байхгүй. Тэгэхээр та яг HypoCards дээрээ таны оронгууд HypoCards гэдэг технологийн компани дээр яг SEO байгаад байт юм уу, менежер байгаад байт юм уу? Та тэнд яг ямар үүргийг гүйцэтгэж тэр тухайн багийг урагшлуулт юм. За бүр стартапаар ярих юм бол нөгөө hipster hustler гэлээ шүү дээ. Тэгэхээр яг таны үүрэг оролцоо HypoCards дээр юу байд юм бэ? За. Окей. Одоо манай HypoCards компани бол яг оффистоо суудаг full time ажилчид нь бол 20 хүн байгаа. Remote буюу гэрээсээ ажилдаг одоо ажлынхаа хажуугаар бас манад ингэж хагас цагаар ажилладаг хүмүүс бол дахиад 80 хүн байгаа. За ингээд ер нь бол 100 хүний тухай ярьж байна те. За би болохоор яг CEO гэдэг албан тушааллаа бол яг цаасан дээр бол 3 жил хашсан. Одоо манай хамтрагч бол CEO байгаа. Бид нар ерөөхдөө бол ингээд тойргоор ингээд солигдоод явж болно те. За гэхдээ тэглээгээд одоо юу гэдэг чи за чи CEO юм чи одоо би бол ингээд нэг харьцахгүй дотоод ажилд оролцохгүй тийм бол байхгүй. Ер нь менежер сайн менежер байх юунаас эхлэх үг гэхээр миний бодлоор багийн хүмүүсийн тооноос бас их хамаарна. Яг одоо 100 хүнтэй компани бол шал өөр ойлголт байх гэж бодож байна. За би бол нэг 100 дотор яриад байгаа шүү те. За 100 дотор одоо хүнтэй баг дээр яаж сайн менежер байх вэ гэд ярангуут нэгдүгürt одоо айгу энгийн ер нь бол айгу энгийн зүйлээс эхэлнэ. Нэгдүгürt орчин бүрдүүлэх гэдэг юмнаас эхэлнэ. Би бол жишээ нь офисынхаа одоо орчинд бол айгу анхаардаг. Ягаад гэвэл одоо би гарч ирээд урмын үг хэлснээс илүү зүгээр ингээд оффист нь жоохон ч ихсэн 5 дахь нэмсэн байвал тэр хүнд илүү баг үр дүнтэй. Тийм учраас за орчин бүрдүүлэх дээр би их анхаарж байгаа. Хоёрт нь бол мэдээж яг цалин мөнгөний асуудал дээр шудраг байх хэрэгтэй. Хүн дотроо нэг юм гомдол тэгээд байгаа хүн эзэж олигтой ажиллаж чаддгүй. Тийм болохоор цалин мөнгө нь бол айгүй шудраг ярина. За окей. Ийм байгаа. Тийм учраас чиний цалин ийм байгаа. Чиний хэрэгцээ чи юу вэ? Би заримдаа асуудаг байхгүй. Чи тустай байртай болмоор байна уу? Аж амьдралд нь бас жоохон санаа тавина гэсэн үг. За тийм байх хэвээр. За дараагийнх нь хүн маш их сурах хүсэлтэй байдаг. Тэр хүсэл ялангуяа нөгөө залуучууд бол бүр ялангуяа те сурах хүслийг нь үргэлж одоо өдөөсөн мөн үргэлж их юм сурж болдог тийм ажиллаар хангах нь өөр их чухал байдаг. За тэгэхээр би өөрөө гарч ирэл хамгийн юм заана гэсэн үг биш. Гэхдээ л тэгээд яаж хийж байгаа л нэг одоо өөрийгөө хөгжүүлэх боломжийг өгнө гэсэн үг шүү дээ. Тэр их чухал юм байлээ. За тэгээд дараагийнх нь бол деталь болгонд өөрөө оролцох гэдэг зүйл маш чухал байдаг. Одоо би аппликейшнээ бол оройны 12 цаг, шөнийн 12 цаг өнгөрцөн байхад ингээд диван дээр суугаад аппликейшнээ ингээд оролдож байгаа л жижигэн алдаа ч юм уу те ингээд нэг жижигэн юм нь болохгүй, дизайн нь болохгүй, хүмүүсээс гомдол ирсэн надаа ингээд DM-ээр орж ирнэ те. Би бүгдийн скриншот хийгээл ингээд улаанаар тойруулаад багууд руугаа байнга явуулаад за энэ дээр анхаараа, тэн дээр анхаараа гээл те. Байнга явуулна. Тэгээд дараагийнх нь бол нэг ийм жиргээ би уншсан л та айгуу тийм мундаг Америк бизнесмен залуугийн бичсэн үг байсан. Тэн дээр ихэнх компаниуд хүмүүсийг нөгөө ийм урам зоригтой компанид оролцоотой байлгах гэж юм гээд хүмүүсээс вижн нэхэд идэг. Уучлаарай вижн гэдэг бол захирлын өөрийнх нь ажил. Манай дараагийн бүтээгдэхүүн юу байх вэ? Дараа нь бид нар яах вэ? Бид нар яаж орлогоо солонгоруулах вэ? Бид нар ямар стратегийн компаниудтай харилцаанууд хийх үү? Бид нар яаж өөрийгөө маркет дээр байршуулах вэ? Тэ? Манай бүтээгдэхүүний аль давуу талыг хөгжүүлээд аль сул талыг болиулах уу? Энэ бүх ингээд алсыг харах ажиллаа бол би хитрхийх багаас нэгтгэв. Та нарны гой санаа бодож ололтоо. Алуу бүгдээрээ ингээд тархины шуурах хийцгээ энтергээл те. Нэг тэгтгүү аль болох ирээдүгөө бол яг ганцаарчлсан тоглолт хийгээд багтаа тэр санаагаа харин хилээд ортог. Ийм хүмүүсээс гүйцэтгэл гаргуул чадчихээн гэсэн үг шүү дээ тий. Би тань бас яг тийм нано менежер талтай ах гэж бас бодож ирсэн. Үнэн байсан байна. Зүг байсан байна. Тийм өөсөхгүй л явахгүй шүү дээ тий. Би тань нэг домог яриа. Домог яриа гэдэг шиг танад нэг ажиллаж исэн интернээс би бас сонсч ирсэн байхгүй. Бус өөр газар дүндээ интерн хийжсэн гинэ. Тэгсэн чинь танад ажилласан чинь та ирээд та гэхдээ одоо санахгүй ч магадгүй. Та ирээд тэрийн охиноо бүр танихгүй баг тийм ээжиж 2-3 онцоод за чи интерн хүн шүү дээ тий. Чи яаж чинь ямар байна? Чамд яаж чинь эйгүү байна уу, тухтай байна уу те ажлын яаж гэдэг ч юм бүр тэгж асууж исэн гэж байгаа байхгүй тий. Тэр чинь өөрөө нөгөө IQ-гийн асуудал болоо явчихна тий. Та чи яаж та айгүй завгүй хүн шүү дээ. Ялангуяа SEO төвшөнд байгаа
entrepreneur хүн бол айгүй завгүй хүн тэрийг икүдэж одоо мэдрэн гэдэг бол айгүй бас ховор хүмүүсийн юм л та. Тэгэхээр та анханасаа түрүү нөгөө нэг ажилчдынхаа зорилгыг ойлгоно гэх те. Икү чи юу л гэж таахгүй. Зорилго ментор гэл ингэж ярьж байгаа шүү дээ. Ойлгодог байх хэрэгтэй мэн гэж ярьж байгаа. Тэгэхээр бүр анханасаа та ийм байсан юм уу? Эсвэл явандаа тийм болж гинөө. Яг энийг икүдээ болох аргачлалууд нь бас юу вэ? Энэ бол айгүй олон хүнд толгомдог асуудал та. Яг ингээл таныг тэгэлэнгүү за ажилчдынхаа зорилгыг ойлгох хэрэгтэй байна гэж очиод нэг өдөр очингууд ажлын дээр за чиний зорилго чи юу вэ гэж өнгөт нөгөөт нь гэл тэгж бодсон шүү дээ. Юу яриад байгаа манай захирч одоо юу болсон те. Минь юу болсон гэж бодсон шүү дээ. Тэгэхээр энийг яаж ингэж байглаараа байлгаад байна? Яаж өөртөө нэвтрүүлээд байна энэ икүг? Юу лээ икү чинь нэр. Икү ч би бол ойлгоод байгаа шүү. Икүг тэгж байлгаад байгаа шүү. Хүний одоо нөгөө сэтгэл зүгээ удирдах чадвар, хүний сэтгэл зүг ойлгох чадвар юм да тий. Тэр мөн нөгөө нэг оронд нь орж үзэхтэй, бодлын өмсөж үзэхтэй, мэдрэх, икүтэй нэг юм математик машин шиг биш тий. Жог хүнлэг байх тий. Хүнлэг байх талбай. Окей. За тэн дээр бол маш их алдаа гаргана. Би бол зөндөө их алдаа гаргадаг. Маш их олон ажилтнуудыгаа ингээд гомдооцсон явж исэн ч тохиол байна. Надаа юм хэлэх гээд тахтанд би тэр хэлэх тэр тухтай орчныг нь би бүрдүүлж өгөөгүй. Зүгээр харж ирээ. За юм хэлэх хүн байна уу гэснээр ингээ өөрөлдөө орчдөг те. Тэгэнгүүт нөгөөдөл нь ингээд хэлж чаддгүй ингээ үлдсэн байдаг те. Ийм айгу буруу арга техниктэй хүнтэй харьцдаг. Ийм тохиолдлууд бол байна л да. Эсвэл одоо юу ч үгүй ингээд нэг жоохон нэг ийм юу зөөлөн зан гаргаад те. Зөөлөн зан гаргаад нэг ингээд бухимдалтай байгаа хүнийг ингээд бухимдлын яриулчаад дараа нь за уучлаарай гэд ингээ ярихгүй те. Өөдөөс нь адилхан чи тэгээ өстэй чи чамд гомдол хэрэг байхгүй энэ төр гэж шууд ингэдэг те. Энэ митийн яг алдаа гэж бол хэлэхгүй тэд нарыг энэ митийн одоо юм мухчаан дундуур явсан юм уу те. Ингээд яваад ангууд аяндаа хүн зүгээр нэг миний бодлоор жоохон мэдрэмж суудаг гэж бодож байгаа. Хүнтэй буруу харьцаж алдаа гаргасан хүмүүс бол би өстой нэрээ бүтггүй хатуу сэтгэлтэй юу хүн ойлгодгүй амт юм байна гэж бодож болохгүй зүгээр keep going явуулах хэрэгтэй. Нэг зүйл айгу тус болдог нь партнеруудыг айгу сайн сонсох хэрэгтэй. Одоо Colpro дээр жишээ нь одоо Colpro-гийн одоо CEO тэ үүсгэн байгуулагч тулга захирал бол одоо жишээ нь надад бол айгу олон шүүмжлэлүүдийг хэлдэг тэ. Идрээ чи ингээл нэг орж ирээл ингээл баахан шин санаа хэлчихэл пумпан гээл том юм ярьчаал тэ гарч ийн гэтэл одоо манайхан чи 3 шөнө яг ингээд нойргүй явцсан ингээ хэцүү үед нь чи орж ирээд яг хуу санаа чин зүв байна. Гэхдээ чи ингээ буруу үед нас ярьж ин ч юм уу тэ хэлэн. За тэнгууд би бодно шүү дээ. За окей. Би тэгвэл миний санаа бол зүв байсан хийх ёстой ажил байсан. Гэхдээ заримдаа тэрийг буруу үед хэлснээс болоод ажил болохгүй тохиолдол шүү дээ. Тэнгууд одоо би ингээ юм хэлэхээс өмнө дандаа одоо партнераас асуудаг. За манайхан юу байгаа юу? Ойрд ажил нь хэр байсан бэ? Манайханд жоохон шин санаа толгой руугаа оруулах юм орон зай байна уу? Агаар хэр байна те? Ингээд жоох юм прогнозд жогоод юм хэлнэ. Ч юм уу те. Одоо жишээ нь би нэг ажилтнаагаа бол одоо баг уучлалт гуйхтаж багтан те. Жишээ нь одоо ингээд дотоод засал хийж яхад нь би бас ингээд орж ирээд нөгөө дутуу юм чин дандаа юм халтар малтар те яаж га харагддаг те. Яагаад ийм сони юм ийц юм бэ энэ гээд би бусад хүмүүст айгу чанга сонсогдохоор ингээд хэлчихэж байгаа байхгүй. Хүнд орилог үлдээ. Гэхдээ ингээд яаж юу юм чинь болохгүй шүү дээ гэд ингээд шүүмжлээ би ингээд бусад хүмүүс сонсогдохоор хэлчихэж байгаа байхгүй. Гэтэл тэр хүн нөгөө хийж байгаа ажил нь дуусаагүй байсан те. Би дуусныхын дараа орж ирээд үнэхээр гоё ажил болсон юм. Вау амар гоё зассан байна гэж бодсон. Гэтэл би одоо тийм магадгүй тэр хүний нэр хүндийг хамт олонныхын дунд цэвтээх үйц ийм алдаатай үйл хийцэн байхгүй те. За одоо өөр жишээ нь яадаг ч юм байгаа. Одоо хурал дээр хинч олон хүний хажууд юм хэлхийг хүсдэггүй дандаа захиралтайгаа ингээд нэгийг харьцах нэг орчинд тэ хаалгаа хааж агаад за окей нэг иймэрхүү юм баа ингээд хэлмээр байдаг те. Тийм боломжийг өгөхгүй зөвөр ингээд хурал болгон дээр за санаа оноо юу байна? Хэлэх юм байна уу? Шин санаа хэл. Өнөөдөр шин санаа хэл. Тий. За асуудал байна уу гэл ингэдэг те. Энэ бол миний бодлоор амар тийм жоо утгагүй асуудал те. Хинч мэдээч байна гэж бусдын хажууд босоод ирэхгүй байхгүй те. Тэгэхээр иймэрхүү сэтгэл зүйнүүдийг ингээд туршлагаар л ойлгохдаг болдог юм шиг надад санагдаж шин. Дараагийн асуулт нь юм байна. Энэ бүр хамгийн зүгээр амар гоё болж шаа. Энэ талаас нь бас таныг яриулъя гэж бодож ирсэн. Технологийн бизнесийн ард одоо ямар процесс явагддаг вэ гэдэг асуулт байгаа байхгүй. За дэрийг би нэг хипотой холбож бас ярмаар байна. За Colpro дараад нь ярьж болчихно. Хипокорцыг та анх ингээд хийхдээ яг үнэхээр ийм процессыг давна гэж төсөөлж юу. За гаднаас нь харж байгаа хэрэглэгчийн хувьд бол эдрээ хоёр залуутай байшиндаа сууж агаад хоёр хүн цалинжуулж агаад 3 сарын дотор аппликейшн гаргаад багш нар оруулаад хэл нэмээд байна л гэж хараад байгаа шүү дээ. Тэнгүүд яг
жинхнээсээ яг тэр цонхны ард юу болоод байна? Хаалганы ард юу болоод байна? Нэгдүгürt нь таны анхны төсөөлсөн шиг тийм дардан замаар явж чадвуу. Дарданаар төсөөлж исэн бол хоёрдугаарт яг ямар процесс тэр дунд яваад өнөө хүрсэн бэ? Технологийн бизнес талаас нь ярил. За окей. За нэг зүйлийг тодруулж хэлэхэд HippoCards гэдэг бол инновацлог тийм цоошин санаа энэ төр бол огт биш. Жишээ нь яг HippoCards-тай адилхан ингээд зурагтай үг нь ингээд тайлбартай ингээд цээжлээрэ гэдэг тайлбартай тийм хүмүүс бүр саналаа өгдөг. Шинэ карт үүсгэнгүүтээ бүр HippoCards-аас амар зав. Шинэ карт үүсгэнгүүтээ тэн дээр нь өөр хүмүүс өөрийнхөө картыг үүсгээд бусд хүмүүстэй бас хуваалцдаг энэ төр гээд те. Бүр 2013 онд Memrise гэдэг Английн компани хийцэн. Тэрний дараа Duolingo, Tiny Cards гэдээ бас хүмүүс өөрсдийнхөө юм гоё цээжилдэг, үг цээжилдэг картуудыг ингээд үүсгээд биеиндээ бас хуваалцдаг те. Tiny Cards гэдэг компани яг араас нь гараад тэгтээ дөнгө сайхан хаагдлаа л та энэ жил Tiny Cards-аа Duolingo хааж байна. Энэ мэтэр ингээд явж исэн зүйл тэгэхээр зүгээр манай Монголын хэрэглэгч нарт Монгол тайлбартай тиймэрхүү аппликейшн л хэрэгтэй байсан. За тэгэхээр технологийн бизнес гэхээр л манайхан заавал юм инновац, цоошин, гайхамшигтай санаа энтер гэдэг юмтай ингээд холбож ойлгоод байдаг. Энэ ерөөсөө тийм биш. Ер нь бол зүгээр гэдэг чинь зүгээр л цаасан дээр ном байсан юмыг л app болгочих болно шүү дээ, тийм. За нэгтэн тийм. Гэхдээ хэцүү өмнө юундаа байдгүй гэхээр аппликейшн гаргана гэдэг бол ямар функцтай, ямар хэмжээний хүмүүс хэрэглэх апп-аас хамаарад аппликейшн гэдэг бол зүгээр нэг 7 хоногийн дотор дүфгээ гаргахдаг юм бол байдгүй. За одоо жишээ нь аппликейшны цаана бол иймэрхүү ойлголтууд байгаа. Жишээ нь аппликейшн хийнгүүт Android утсанд хийн, Huawei-гийн утсанд зориулж хийн, iPhone зориулж хийн. Гурыг хийн. За ингэнгүүт React Native гэдэг одоо жишээ нь технологи те. Нэг код бичгэд тэр нь энэ гурван өөр платформын утаснуудад зэрэг зориулттай аппийн код болж одоо задардаг гэх юм уу ингээнээр ярил. За ийм код бичиж болно. Тэгэнгүүт дахиад нэг сул тал гараад ирнэ. iPhone дээр жоохон удаан, Android дээр жоохон удаан. Гингүүт манай апп чи ямар төрлийн апп билээ? Зүгээр ороод нэг цаг агаар хардаг апп биш байхгүй. Оронгууд айгүй олон хөдөлгөөнт зурагтай мангар их нөгөө медиа файл юмнуудтай тийм айгүй хүнд харагддаг юм юмнуудтай. Тийм юмнууд одоо жишээ нь төрлийн аппликейшн бол асар их датаг маш хурдтай лоуд хийжээж хүн тийм гоё сэтгэл ханамж өгдөг. За тэгэнгүүт энэ дэр ч асуудал гарч эхэлж байгаа. Окей, тэгвэл кодо Android-д нь, iOS-д нь тэ зориулаад тус нь бичих хэрэгтэй. Гингүүд дахиад хүний нөөцийн асуудал. Нэг апп хоёр бичих гэдэг шүү дээ. Тэнгүүд дахиад iPhone дотроо задарчиж байгаа. Одоо хүртэл гадуур маш их ингээд iPhone одоо 4 жишээ нь маш түгээмэл байгаа тийм. Хүүхдүүд ялангуяа дандаа нөгөө аав ээж ахыхаа хуучин утсыг барьдаг. Анхных нутцуудаа барьж. Тийм. Тэгэхээр аав нь бол одоо яг iPhone 10, 11, 12 барьж яхад жишээ нь хүүхд нь бол iPhone 4, 5 л барьж байгаа хөөх. Гингүүд чинь iOS систем чинь өөрөө бас маш их өөрчлөгдөд iPhone 10, iPhone 5 2-ын хооронд маш том зай гарцсан. Тэ? Тэнгүүд энэ утасны модельүүд дээр бас яаж бүгдийн жигд ажиллах вэ гэдэг чинь дахиад инженерийн асуудал болчихж байна. За тэгэнгүүт одоо манай HippoCards application бол зөвхөн аппликейшны бизнес биш. Бид нар бас эн чинь явандаа өөрөө манай брэнд аахгүй. Энэ брэнд бол өөрөө бид нар сая одоо жишээ нь хүүхдийн баяраар бэлгийн багц гээд бэлэг зарлаа шүү дээ. Харахад интернетийн бизнес мөртлөө бид нар бэлэг зарж байгаа байхгүй. Тэгэхээр манайх давхар ийм зүгээр л одоо жишээ нь аяг тавг зардаг бизнес болчихж байгаа байхгүй. Pororo гэдэг юм бол Google-тэй кино. Гэхдээ тарган дээр очихороо тарганы бизнес болоо үрдэгтэй. Яг адилхан манай одоо Hippo гэдэг энэ усны өхөр маань одоо яг өөрөө брэнд байхгүй тий. Тэгэхээр энэ брэндийг бүтээнэ гэдэг чинь бас чухал байдаг. Брэнд хэзээ үн цэнтэй байдгийг гэвэл энэ брэнд наасан бүтээгдэхүүн лаг байх хэрэгтэй. Тэнгүүд манай аппликейшн дээр ерөөсөө ийм шаардлага гарч байгаа юм л та. Бид энийг торох шиг ажилладаг гэдэг байхгүй. Англиар бол seamless гэж яриад байгаа тий. Стив Джобс хэлсэн алдартай үг гэдэг. Дизайн гэдэг бол яаж харагдаж байгаа юм биш, яаж ажиллаж байгаа юм байдаг. Тэгэхээр манай аппликейшны гоо сайхан нь юунда байдгүй гэхээр мэдээж маш их хичээж ингэж бүр хүн болгонд зориулж битсэн тэр хар ажил, маш их цаасны хар ажил байгаа шүү дээ тий. Одоо пүүжээ чи боддоо миний 600 IELTS-ийн үг гэдэг ном биш үү тий. Энэ номыг за 2 жил бичсэн дээ. 600 үгийг 2 жил бичиж байгаа байхгүй. Тэгээд манай намуна огш гэдэг одоо юун дээр хавцсан дээр нэр нь байж байгаа. Дотор нь байх хэвээр. Тийм намуна огш одоо жишээ нь энэ ажлын одоо маш их хар ажлыг хийж байгаа байхгүй манай Фарагийн багш. Тэгээд бид хоёр ингээд энэ номыг бичгээд баг 2 жил болж байгаа байхгүй. 600 үг штэ. Гэтэл манай HippoCards app дотор яг одоо 60,000 үг байгаа.
Тэгэхэд 60,000 үг болгоныг ингэж цээжлээрээ ийм утга нь юм шүү. Ингэж жишээ өгүүлбэр нь энэ байгаа. Энэ тохирох гоё зураг нь харж гэнэ үгээд энэ агуулгыг ингэж бүтээн гэдэг бол өөрөө амар хар ажиллахгүй. За тэгэнгүүт дараагийн асуудал. Энэ хар ажлыг маш олон хүн хийж байгаа. Манай баг 80 хүнтэй. 80 хүн би офстой авчрах юм бол би офсын зардлаа манах таахгүй. Тэгэнгүүт энэ хүмүүсийг ажилуулахын тулд холбож ажилдаг Excel дээр Word дээр бичээд би энэ л үг шийдэлцээд ивэл 60,000 үг чинь утгаа алдна тий. Тэгээд тэр чинь үг гарангууд манай нэг хэрэглэгч алдаатай байна гэж скриншот явуулна. Би баг руугаа явуулна засах хэрэгтэй. Энэ чинь өөрөө цикл байгаа байхгүй. Манай аппликейшн дээр 7 хоног болгон 2,000 үгийг бид нэр засвар оруулдаг. 60,000 үг бид нар одоо энэ оны төгсгөлөд 100,000 үгтэй болохгүй явж байгаа. 10 хил байна. Одоо 12 хил болох гэдэг. За тэгэнгүүт энэ 80 хүний баг чинь одоо 100 хүн болж байгаа. Энэ 80 хүний баг чинь хоорондоо ингэж уялдаж ажиллахын тулд дахиад тусдаа програм зохиох хэрэгтэй болж байгаа. CRM талдаа. Тийм. Зүгээр л энэ агуулгын менежментийн програм дотооддоо хэрэглэгч нарт харагдахгүй бид нар хийж байгаа. За тэгэнгүүт дараагийн асуудлууд гарч ирж байгаа. Сервер. Манай аппликейшн руу өдөрт хамгийн багадаа 50,000 хүн ордог байхгүй. Хамгийн ихтэй бид нар өдөрт нэг 137,000 хүн өнтер яг активны ингээ ороод манай апп дээр хичээл хийж исэн. Манайх бүр мяда бүр цагаан сарын шинийн нийгэмд бол манайд 20,000 хүн ордог байхгүй. Тэгээд 50 гаруй мянган хүний урсгалыг аппликейшн дээрээ аваад тэднэрт дата наашаа цаашаа цэдэлцэн гингүүд энэ артлын серверийн зардал гэдэг юм байдаг байхгүй. Энэ серверийн зардал бол одоо жишээ нь бид нар Amazon компанид мөнгө төлж байгаа. За тэгэнгүүт тэр нь одоо аппийн ачааллаас хамаарат сар болгоо өөр. Зарим сар $4,000. Зарим сар $5,000, $6,000. Ингээ серверийн зардал гараад байна шүү дээ. Тэнгүүт манай инженерүүд толгойгоо ажиллуулж байгаа хгүй. Яаж аппаа гацалтгүй торох шиг ажиллуулад яаж энэ их датаг наашин цаашин шидэлцээд дээрэс нь яаж серверийнхаа зардлыг бага байлгах вэ гэдэг асуудал. Дахиад энэ инженерчлэлийн асуудал болчихж байгаа хгүй. За иймэрхүү асуудал. За тэнгүүд ингээд за би бүүн проблем ярьж байна те. За тэнгүүд манай аппликейшн ийм байна, тийм байна, болохгүй байна. Би нэг нээсэн чинь зарим хүмүүс манай нэрээ үзэж байгаа хүмүүст хэлэхэд манай аппликейшн дээр гардаг номер 1 гомдол байдаг байхгүй. Тэр нь би аппаа нээсэн чинь орхоо болчлоо гэдэг апп. Асуудал. Өөрөөр хэлбэл хүмүүс яагаад гэдгүү гэхээр юу гэдэг чинь Facebook-ээрээ дамжуулж бүртгүүлчингүүтээ дараа нь өөр нэг имэйлээ буруу санаад имэйлээр орох гээд идэг. Уг нь бүртгэл нь байгаад болоод идэг. Гэхдээ анх бүртгүүлснээрээ орохгүй мартаад ингээ холь цолоод идэг байхгүй. За тэгэхээр жишээ нь ийм гомдол байдаг. Тэгээ манад бол ингээ топ гомдлууд бол гээд ингээ чагсаацсан тий. Тэнгүүд манах одоо жишээ нь маань нэг ажилтан бол яг full суудаг. Зөвхөн санал гомдол хэрэглэгчдийн үйлчлэгэн дээр манайх л өдөрт багада 200 дуудлага орж ирдэг. Багада 500 ширхэг сошиал медиагаар пэйжээр скриншот орж ирдэг. Скриншотор тийм манай апп дотор бас санал гомдлын хэсэг байгаа. Тэгэхээр өдөрт бид нар 700 санал гомдолтой харьцна. Тэгээ эндээс сурсан юм буцаад инженерийн баглуугаа өгөөд тэгээд цагийн хуваараараа дараагийн шинжилтэн дээр юугаа сайжруулах уу гэдгээ ингээд яриад явдаг. За иймэрхүү юмнууд байгаа. Тэгээд дараагийн хамгийн супер чухал юм бол дизайн. Бид нар гадны нэг аппыг шууд хуулаад тавьчих юм бол дизайн гоё болохгүй. Манай дизайн нийтдээ баг аппийн түүхэнд 8 удаа солигдсон бид. Одоо ч гэсэн бас бид нар мейжер солигдох юм хийн. Манай апп бол гарснаас хойш 6 удаа бүрэн өөрөө өөрийгөө шинжилсэн гэсэн үг. Тэгэхээр нөгөө аппликейшны бизнес гэдэг чинь бол юу ч вэ? Нэг гой санаа олонгуудаа нэг апп гаргаад тэгээ ингээ хаяа унтчихдаг тийм юм бол биш. Дараа нь бүр яаж амар болохгүй гэдэг маш том шинжилтүүдийг үргэлжлэн хийж л амжилттай байдаг гэсэн үг. Тэгэхээр бид нар бол аппын шинэ хөлбөр гарах болгондоо цоо шинэ апп хийж байна л гэсэн үг. Ихэнх шийдвэрүүдийг ер нь яаж гаргаж байна? Одоо дизайны шийдвэрүүдийг технологийн шийдвэрүүд бол ойлгомжтой тийм инженерч найзлаа авчдаг. Илүү одоо хэрэглэгч талаас хэрэг комментийг авч байна. Хэрэглэгч дандаа шийдэн штэ. Одоо ийм юмтай болъё. Одоо HippoCards дотроо би чатдаг болмоор байна гэл тийм. Хамгийн түрүүтэй гэж тийм. Одоо би төлбөрөө ингэж хийдэг болмоор байна тийм. Би ингээ бэлгэлдэг болмоор байна гэл хэрэглэгч ингээ дандаа шийдэн. Тэр шийдлүүдийг зарим стартапууд яадаг вэ гэхээр бүгд ингэ оолж аваад нэг супер ап болгочдөг. Тэр нь хинч хэрэглэдэг болгочдөг тийм. Тэгэхээр яг тэрнээр яаж цензууртай хандаж юуг нь авч юуг нь хайж яаж тэн дээр шийдвэр гаргаж байгаа хэрэглэгчээс ирж байгаа мессеж тийм. За бас нөгөө хүн болгоны хэлснээр яваад ивэл жанжин шугамаа алдна. Тийм бөө ингээ юмны цуглуулга болоод тийм. Тэгээд дуусна. Манай ап яадаг ап гэхээр үгийг цээжлүүлдэг ап байхгүй. Хэл сурахад өчнөө олон зовлон байдаг тийм. Яриагаа засмаар байна.
чихээ онголгомоор байна. Сайн уншдаг болмоор байна. Гоё орчуулдаг болмоор байна. Дөрмийн алдаг. Окей, наад бүх зовлонгуудаа багшаараа шийдвэл сургалтын төвөөрөө яв. Өөр аппликейшнууд хэрэгэл те. Би ганцхан юм чинь засч үгүй. Үг цээжлэхэд амар хэцүү байх тэр чинь л гоё болгодог. Ийм л зорилготой. За тэгэхээр фокус авал мэдээж алдахгүй байх нь чухал. Энэ дотроо бид нэр хэрэглэгчээ болдогтой маш их сонсдог. Гэхдээ яг шийдвэр гаргах процесс бол ер нь бол бид нэр одоо яг үнийг хэлэхэд бол дотроо юу ч үгүй. Дотроо хакатон тэмцээн явуулаад эсвэл нөгөө спринт гэл Google-ийн арга билүү те. Google-ийн хөлөө спринт чинь. Тэгээ бүгдээ 2-7 хоног ингээл апн дээрээ брейнсторминг хийгээл яг тийм юм бол болтгоо. Биднэрт илүү цөөхөн багийнхаа цөөхөн хүмүүсийн мэдрэмжэн дээр одоохондоо бол суурилж байгаа. Гэхдээ явандаа бид нар ийм системчилсэн бүр ингээд багаараа 2-7 хоног өстө тэрэлч дээр вакуумжингуудаа бүх одоо тестүүдийг явуулаад тий манай апыг сонсч байгаагүй 10 хүнийг оруулж нэ тестлэл тий иймэрхүү процессыг бид нар хийх байх. Гэхдээ биднэрт яг одоохондоо тийм хийх үнэхээр завгүй байгаа. Зөөр нөгөө үшээ нөгөө айгүй ойлгомжтой хийх ёстой юм нь ийм их байгаа байхгүй. Зөндөө асуудлууд байгаа тий. Энэ дундаа Hippocrates ч өөр айгүй том технологийн багтай байгаа да. Тэгээд маш их одоо стартапуудтай ингээл харьцал явангууд ихэнхдээ дандаа бизнесийнхнаа санаа гаргаад үрээд ирдэг. Девелоперуу технологийн бол алидийн хүслэгдчихсэн байдаг. Тэгэхээр таны хувьд энэ анхны девелоперуудтай ер нь ямар цагчмаар яаж ажиллаж чинь тэгээд одоо ирээл хүн танд санаа ярьтгэл багтай. Тэгээд одоо би нэг девелопертай болмоор байна. Эсвэл үүсгэн байгуулагчаар аммаар байна гэл те. Девелопер л байх юм бол би болох гээд байна гэл амьдрал нь сайхан болох гээд байдаг шүү дээ. Тэгэхээр яг девелопер хүнийг яаж менеж хийдэг юм? Хаанаас олдсон юм? Хүмүүс чи хаагур байгаад байдیں۔ Та багтаагаа яаж харьцаж ийн өдий хүртэл анхныхын баг нь яваад байгаа тий. Тэгж анхныхаа багыг өдий хүртэл яаж барьж яваад байна? Окей. За манай түүхэнд бол манай Hippocrates компани бол 3 жилийн түүхтэй. Аппликейшн маань гараад бол жил хагас гарна. Бараг одоо 2 жил болох гэж байна тий. Бид нэр жил хагас аппликейшнаа нүдж хийж босгож гоё болгочоод тэгээ гаргасан байгаа. Туршилтаар өмнө нь бол өөр нэртэйгээр гаргаж үзсэн. Тэгээд туршаад тэгтээ яг тэн дээр алдаа мадагтай байсан учраас тэр апп буулгаад шинээр одоо яг Hippocrates гэдэг нэртэй апп гаргасан ба тий. За девелоперуудтай ажиллах нэгдүгээрт ийм юм байгаа тань. Нэгдүгээрт манай Монголд яг одоо IT-ийн нэг бяцхан бүүн болцсон байгаа. Одоо жишээ нь MCS Holding Group гэж явдаг тий. Group MCS Group бол дижитал бизнесийн одоо бүр бүтэн ийм салбар нэгж том салбар нэгж гаргаад их төвшин шарк бол одоо мөнгө цацж штэ манай шарктай дайрж штэ тий. Их төвшин шарк зүгээр ингээд за би бол сонсохдоо бол зүгээр стартапууд руу маш олон стартапууд руу хөрөнгө оруулж байгаа юм лээ. За энэ бол яг хуу технологийн салбартаа ажиллах хүчний хомсдлыг төр зуурын хугацаатай бий болгож байна. Өмнө нь бол ийм юм бас болж исэн. Жишээ нь бол одоо уул уурхайн бүүн болсон штэ 2011 онд яг 10 жилийн өмнө тэр үед маш олон уул уурхайн компаниуд бас нөгөө IT-ийн нэгжтэй байх шаардлагатай байдаг. Бусад бүх компаниас IT-ийн инженерүүдээ сорцсон байхгүй. Тэнгүүтээ маш олон төслүүд ингээд амжилтгүй болоод уул уурхай ингээд хөрөөд эхлэнгүүт буцаад амар олон ажилгүй болсон шүү дээ. Олноор ажилгүй болсон шүү дээ IT-ийн тий. Тэгэхээр магадгүй дахиад нэг юм далайн юм татлаг төрлөг маягийн юм болоод байна л да. За IT-ийн инженерүүд бол нэгдүгürt ховордсон байгаа. Гэхдээ бас байгаа. Одоо бол инженерүүд илүү юу хардаг болж байна гэхээр за нэгдүгürt бол шууд ажиллах орчин цалин хоёр. Тэгээ гуравдугаарт зүгээр захирлан таалагдах хэрэгтэй. Тэ? Тэгээд би нэгдүгürt зүгээр хувь хүнийхээ хувьд одоо сайн хүн байхыг хичээдэг. Тэгээд ажилчтай бол яг үүндээ зүгээр нэг сайн захирал авах юмсан л гэж хичээдэг. За хоёрт нь манай баг дотор нэг ийм ойлголт байгаа юм. Зүгээр компаниас илүү бид нар бас юу хийж байгаа вэ лээ? Дараа нь ингээд өөрсдөө чинь бахархах юм нь юу вэ гэдгийг бас би нэлээд номлох гэж хичээдэг. Гэхдээ манайхан бүр амар ингээл 100% ингээл итгэл тийм шүү гэх дотроос нь гал ингээл аст юм уу үгүй юм мэдэхгүй байна. Гэхдээ астдаг байх гэж би амар найддаг те. Гэхдээ миний нэг номлолтыг юм болохоор за англи хэл бол манай Монголд олдохгүй байх гэж бодож байна. Юу ч хөгжихгүй байна, болохгүй байна гэж яриад тэгээ яаж хөгжүүлэх ингээд ярихаар явж бүгд англитай болёо л дэрэл дуусна шүү дээ ер нь. Тэгэхээр ийм чухал юм хийж байгаа гэдгээ бол нэгдүгürt ойлгож everyday те энийг мэдэрч ажиллахыг хичээдэг. Хоёрт нь манай одоо багийнхан бас бие биентэйгээ хамтдаа байхдаа энэ бол амьдралын аз жаргалтай мөч гэж хүлээж авдаг.
Нэгэндээ дуртай байна тий. Тийм бүгдээрээ бие биендээ айгу таалагддаг. Би жишээ нь ажил дотор фракцлахын эсрэг бол бүр маш хатуу одоо үг хэлдэг. 2-3-аараа нийлээд бусдуудтайгаа нийлэхгүй ингэж фракцлах юм бол би хүлэн зөвшөөрөхгүй шүү. Манай компани хэрвээ үнэхээр 200 ажилтнтай 500 ажилтнтай байсан бол хамаа алга. Гэхдээ ажил дотор фракц юм бол байхгүй. Бүх хүн биеийнхээ найз байх ёстой. Гэхдээ best friend байх албагүй. Гэхдээ ядаж найз байх ёстой. Ажилтаа эрэхтэй нэг хараад инээдэг байх ёстой ядаж тий. Та нар бие биендээ honest юмаа хэлдэг байх хэрэгтэй. Болохгүй бол над миний чихнээс холуур ярих юм аа болоод ярьцдаг байх хэрэгтэй. Хайны гараад пив уучдаг байх хэрэгтэй. Та нар офс дээр үлдээд хамтдаа жоохон пицца захиалаад ингэ суулдаа давай. Би тэгээд бас жилдээ нэг удаа нөгөө манай бүх одоо багийнхны том пари гэж миний нэрмжит пари гэж хийдэг. Тэгээд unlimited drinkтэй тий unlimited цагтай тий гоо ингээ том байшин хөсөлж авч чад бид нар айгүй гоо том пари хийдэг тий. Иймэрхүү юмнууд л айгүй чухал. Гой саналаа тий. За дараагийнх нь би шууд нөгөө евро өсрөх. Колпрогийн хөрөнгө оруулалт руу өсөрмээр байна. Колпро бол хөрөнгө оруулалтаа 2 дахь хөрөнгө оруулалтаа татсан. Тийм үү? 2 дахь нь тий. Япон хөрөнгө оруулалтаас татсан чинь. Тий. 2 дахь хөрөнгө оруулалтаа татсан. Япон улсаас хөрөнгө оруулалт татлаа гэж одоо мэдчихсэн. Гэхдээ тэр хөрөнгө оруулагчдыг монголчууд бол бас нэг сайн мэдэхгүй байх. Энэ хүн бол Монгол нилээдэн бас Монголд утсан гэж би бол сонсч байсан. Хэд хэдэн стартапуудыг сонсдог. Тэндээ байхдаа монгол залуучуудыг очиж пичийн сонсдог тийм хүн байсан. Тэгээд тэр хөрөнгө оруулагчийг яаж аав? Япон хөрөнгө оруулагчтай харьцахад юу нь ямар байна? Ялангуяа Япон хөрөнгө оруулагч Монголыг аягүй их сонирхдаг шүү дээ. Тийм. Одоо хөгшин Япон хөрөнгө оруулагч те. Стартапуудыг ялангуяа аягүй их сонирхдаг. Тэгэхээр Япон хөрөнгө оруулагч тал дээр та нэлээх юм яриач энэ дээр стартапуудад зөвлөгөө өгч. За окей. За бид бүхэн хөрөнгө оруулагчтайгаа зүгээр яг хувийн найзын найз шугамар танилцсан. Манай хөрөнгө оруулсан хүн бол Таками-сан гэдэг хүн байдаг тий. За яг Монголд ирэхээр хөгшин анх харагдаад идэг. Гэхдээ Японд бол айгүй залуу хүндээ орно шүү дээ тий. За тийм байгаа. Японд бол яг залуу сайхан ах юм шиг байна тий. За тэр чиргэн насны. Тий. Японд ч 60 марчин залуудаа орно шүү дээ тий. Тэгэхээр монголоор ярих юм бол 40 чиргэн насны. Тий, монголоор ярил баг 40 насны хүнгээ ойлгож болно. За тийм ах байгаа. За Таками-сан бол Монголд айгүй хайртай олон жил ирдэг. Хин одоо юунд Анд Глобалд хөрөнгө оруулсан шүү дээ бас. Тэгээд би бас Анд Глобалд бас одоо юу гэдэг чинь бусад бүх компаниудын өмнөөс бас гоё шүү гэж хэлмээр байна. Яагаад гэвэл тэр компани өнөөдөр тэр хүний итгэлийг алдаагүй учраас дараагийн компанид хөрөнгө оруулж байгаа. Колпро дахиад итгэлийг алдаагүй учраас дахиад Tipo Cards руу хөрөнгө оруулж байгаа байхгүй. За ингээд ер нь бол миний л мэдхий одоо ингээд ийм 3 компанид бол хөрөнгө оруулсан. За ийм хүн байна. Тэгээд Таками-сан бол хилтгэлтэй хит хитийн зүйлийг аягүй чухалчилж хэлдэг. Нэгтэн Таками-сан өөрөө Японд бол яг хуу миний ойлгосноор бол баг улсын хурлын гишүүн байсан юм билэ. Японд бол улс төрлөө орсон хүн худагтайгаа л үлддэг гэдэг үг гэдэм лээ. Тэр нь би буруу ойлгоогүй бол ер нь бол хувийн тэр амбиц, хувийн бизнес бүх юмаа бол ингээд болох ёстой гэд. Тэгээ өөрөө бол бизнесээс гарсан шалтгаан нь бол улс төрлөө ороод тэгээ гарсан. Гэхдээ мэдээж одоо орж ийн гэд би байсан хөрөнгөө бол хүнд танилцуулна гэсэн үг биш шүү дээ. Зүгээр тэрийгэ нэмж бизнес хийхгүй л гэсэн үг шүү дээ. За тэгэхээр энэ хүн бол яг хуу залуудаа нөгөө юм органик ногооны бизнес хийгээд айл болгоны үүдэнд органик ногоо хүргэж өгдөг юм одоо хүнсний ногооны Uber юм уу? Тэ? Ийм бизнес. Өглөө болгон шинэ ногоог яг үүдэнд нь хүргэж өгдөг юм. Японд хаяар ийм том сүлжээ хийгээд тэрүүгээрээ бол хөрөнгө анхны хөрөнгөө одоо бий болгож ирсэн хүн. За тэгээ энэ хүн өөрөө энэ ажлыг айгүй нийгмийн шанартай харсан. Жишээ нь одоо юу ч үгүй тийм дэлгүүрийн лангуун дээр дандаа помидор ингээл дандаа нэм бид нар нөгөө рекламнаас болоод реклам телевизээс хардаг юмнаас болоод гой ногоо гэхэрэл заавал часуулан өнгөтэй яг бүрхий төгс хэлбэртэй юм гэж боддог. Гэтэл заримдаа ингээд одоо юу байт юм байна л да. Одоо хүнсний ногоо тариалагчтай нэг зовлон байдаг. Ловн нь одоо яг гоё юм хэлбэртэй биш нэг жоохон далийн хэлбэртэй те. Эсвэл 2 салаалцсан ч юм уу ийм бангууд тэр нэг хүнсний лангуун дээр хүмүүсийн ойлголтоос болоод болохгүй ногоо юм шиг харагдаад байдаг. Яг үүндээ тэр нийдэж болдог. Органик ногоо байдаг те. Жишээ за энэ нэгдэх зовлон те. Уг нь хүмүүс зөвөр ойлгуулчих юм бол маш олон ингээ хог руу хаягдалт гардаг. Жохон далийцсан луунгуудаа идчихүүл өгөн болчих гээд шүү дээ. Маш их хүнс хэмнэх гэдэг. За дараагийн зовлон нь яадгүй гэхээр нөгөө заавал ийм ногоог очиж бөөндөж авдаг, чэнжээс нь тийшээ очдог, барс зах дээр очдог одоо за уучлаарай тэр бизнесүүдийг яагаад шүү зүгээр жишээ татчих хэлж байгаа те. Нэг ингээд ийм амар олон ийм шат амжилт дамждаг. Тэгжээж айлын үүдэнд хүрдэг. Тэрнээс болоод
одоо тарилэнч хүн яг юм дээр ерөөсө орлогогүй хоцорчдаг ч юм уу те. Иймэрхүү нийгмийн асуудлыг бизнес болгож чадсан тийм хүн баггүй. Гэхдээ бас өөр зөндөө асуудлыг шийдсэн баг. За гэхдээ энэгээр юу ч хэлэх гээд байна уу гэхээр тэр хүн би залуу насаа айгүй тийм цогтой зөрөгтэй өстой унтахыг мэдгүй, залхуурахыг мэдгүй ажилтдаг тийм хүн байсан. Би Япон орны төлөө ингэж зүтгэсэн юм аа. Идрээ би Монгол оронд хайртай. Та нар тулгаа. Та нар Монгол орныхон төлөө ийм цогтой зөрөгтэй бай. Ажил. Тийм болохоор ч л би хөрөнгө оруулмаар байгаа шүү. Тэрнээс бол яг үндэ би ингээ улс төрдөө ордгоо орцсон ахиж угаасаа би нэг амар бизнес хийгээд ах юугүй те. Би илүү та нарын энэ Монгол улсынхаа гэсэн одоо тэр хүслийг чинь би ингэж урамшуулж хөрөнгө оруулмаар байна. Тэгээд би хөрөнгө оруулахдаа би бол та нараас максимум 25%-аас ихийг авахгүй. 20 мөр ам окей. 20-оос доошооч ам окей. Манай Монголд нэг юм үзэгдэл байдаг байхгүй. Харин одоо тэгтээ хөрөнгө оруулдаг ах эгч нар айгу ойлгоод эхэлсэн болов уу гэж боддог. Компанид хөрөнгө оруулахаараа заавал 51% аавна. Хөрөнгө оруулагч заавал давуу эрэхтэй байх ёстой. Одоо чи баг миний ажилтан гэж байгаа юм шиг ийм жоохон дээрэнгүү харьцаатай байдаг байсан нэг хэсэг. Гэхдээ одоо гайгүй хаа. Одоо нэлийн гайгүй болж байгаа юм. Одоо үгүй чи 70% ав, чи 80% ав. Ах нь бол зүгээр ингээд 25%-тай боо. 10 жилийн дараа болцсон. Тий, баг би бол хөрөнгө оруулалтынхаа эрсдлээ өөрөө мэдчихээн. Би чамаас нэг амар ингээд дарамтлаад авахгүй. Баг тийм хандлага руугаа орж байгаа юм шиг байлаа. Гэхдээ тийм байгаагүй байхгүй. Ихэнх Монгол хөрөнгө оруулагч нар бол дандаа л за ах нь 51% аав шүү. Ямар ч байсан энэ гэж тэгж жоохон дээрэнгүү орж ирдэг тий. За манай Япон хөрөнгө оруулагчийн хувьд бол тийм ш. Би 20-с доош авъя. Тэгээд лон төрөм урт хугацаанд би та нарт итгэж байна. Би өгчихгүй л бол. Тий. Японч амар бас л шүү дээ. Тий. Дундаж нас нь баг 95 мав тий. Амар нас. За тэгээд иймэрхүү ерөөхдөө философитойгоор одоо бидэртээ нэгцэн. Тэгвэл бид нар зөрөөд нэг чухал юм байна. Бид бүхэн тэр хүний одоо юу гэдэг чинь хөрөнгийг аваад ингээд амар өсгөж нугалж өгөхдөө гол нь биш. Зарим хүмүүс ингэж жоохон харлуулж яриад байдаг байхгүй юу? Юу ч үгүй тийм монголчуудынхаа карманаас олсон мөнгөөрөө одоо юу гэдэг чинь гадны хөрөнгө оруулагчид нугалж өглөө баярлаа энэ төр гэдэг. Тэрэндээ ерөөс биш байхгүй. Магадгүй тэр хүн бидрээс бүр ашиг авахчгүй байж магадгүй. Авахгүйсэн ч тэр хүн баг окей. Гэхдээ авах ёстой байхгүй. Яа тэгвэл энэ чинь маа Монголд нийгэмд маш их одоо өөрчлөлт сайн зүйлийг авчирч болох бизнесийг тэр хүн тордож анханаас нь итгэж эрсдэл хийсэн байгаа юм. Авах ёстой байхгүй зөрөөд ашиг. Тэ? Мэдээж бизнес мөнгө төгрөг гэдэг бол улсын хилээр орж идэг, гарч идэг зүйл. Тийм үстэй. Хипокартс гэдэг зүйл бий болсноор гаднаас доллар авчрах хичнээн одоо мундаг толгойтой хүүхдүүд тэ хичнээн их цагаа хэмнэж англи хэл сурч байгааг таашгүй үстэй. Тэ? Хичнээн компани байгуулахыг мэдэхгүй. Хичнээн мундаг компанийг 10-20 жилийн дараа байгуулахыг мэдэхгүй шүү дээ. Тийм үстэй. Тийм юм дээр нэх юу гэж вэ? Монголынхаа хүүхдүүдээс авсан мөнгөөрөө гадаад хөрөнгө оруулагчийг баяжууллаа гэж тийм юм богино хугацаанд харж ярьж болохгүй байхгүй. За тэгээд бас нэг маш чухал хийдэг ажил байдаг байхгүй. Одоо гадны хөрөнгө оруулалтын хийдэг нэг ажил нь юу гэдэг вэ гэхээр манай компаниг хоорондын харилцааг илүү тунхлагжуулж, илүү хариуцлагажуулж өгдөг байхгүй. Хуучин юу гэдэг чинь тийм тулга захирал бит хоёр за өгшин ингээд жоохон хэцүү байна. Найсан данснасаа нэг 20 сая төгрөг авч идэх үү. Тэг жоохон байж байгаа компанийн данс руу буцаага хийчих. Энтер гэдэг тийм найзан дундаа тий. Эсвэл найз нь юу ч үгүй жилийн тайлангаа нэг жоохон байж байгаа яа чи ойр завгүй байна. 3 дахь хүн орж ирснээр тэр харьцаа найзан дундаа юм байхгүй болдог байхгүй. Окей, тайлан цагтаа гарах хэвээр. Хувьцаа эзэмшигчийг хохироож болохгүй. Чи компани данснаас ингээд захирал нь байна гэдэг нягтлан лугаа залангуудаа сая төгрөг авдаг. Тийм байхгүй болчихдог байхгүй. Энэ их чухал. Гадны хөрөнгө оруулагч хамгийн гоё юм нь тэр бах тий. Компани хариуцлагатай болж чинь гэдэг чинь нөгөө нийгмээ өөрчлөх тэр мундаг бизнес чинь хурдан ингээд боожод хурдан бизнес шиг айтаахан болоод явна гэсэн үг шүү дээ. Гэдэг чинь маш том буян бохгүй. За дараагийн асуулт нь хөрөнгө оруулагчтай холбоотой. Дараагийн асуулт байна л да. Pitch. Тий хөрөнгө оруулагчид pitch хийдэг тий. Тэгэхээр нэг ийм одоо стартап ертөнцид бол ийм ойлголттой. Хөрөнгө оруулагчтай уулзна гэх юм өнгөд хөрөнгө оруулалт суулаа. Хоёлоо орж ирлээ. Баг презентацаа тавилаа тий. Презентацаа тавилсан амар юм яриад
Тэгэл хөрөнгө оруулагч нь яас болж ийн гээл те. Вау ямар гоё юм бэ гээл. Тэгснэ гинт гэрээ гаргаж ирэл зураал те. Ийм төсөөлөл угаасаа байгаад те. Гэхдээ pitching гэдэг чинь өөр юм баарнд хийчихдэг те. Текэн дээр сууж ирсэн хин. Өө чи нөгөө pitch нөгөөдгөө юу гэж байгаа гэдгсэн чинь нөгөөд нь pitch хийсэн чинь хоёлоо уулзалтаа гэнгээ ярьчихдаг те. Тэгэхээр pitch-ийг ер нь хэрэг хийж юм. Pitch Монголд ер нь яаж явагдаад байна? Та одоо илүү хөрөнгө оруулагч нартай ингээд бас илүү ойр networkтэй бас байгаах гэж бодож байна. Тэгээд хөрөнгө оруулагчны эсрэгээрээ бас ямар pitch-ийг сонсхийг хүсээд байна. Тэл дээр та. Заавчлаач. За хөрөнгө оруулалт бол одоо өвдөж 10 минутын PowerPoint-ийн презентац тавиад за окей $20,000 $50,000 гэрээ хий гэдэг тийм хөрөнгө оруулагч нар байдаг. Гэхдээ тэд нар бол зөвөр маш олон жижиг хөрөнгө оруулалтууд хийгээд нэг нь супер оноод маш том болоод бусдынхаа бүх эрсдлийг хаах байх гэдэг тооцоотойгоор маш олон компанид тийм хурдтай хөрөнгө оруулалтуудыг нэг ингээл танилцаал баах юм бол ингээд дэлгүү хийдэг хөрөнгө оруулагч нар байд юм билээ. Одоо энжелүүд шүү дээ тий. Энжел хөрөнгө оруулагч. Тий одоо ер нь бол чи баг надаас илүү тийм хөрөнгө оруулагч нар мэдэх бах. Танай стартаар ч дамжаад ингээд харилцаатай байдаг зөндөө олон хөрөнгө оруулагч нар. Гадаадд бол тийм хөрөнгө оруулагч нар байгаа. Монголд бол байхгүй. Монголд бол илүү юу байгаа. Судалдаг багтай тэр баг нь судлаад за энэ бизнесүүд ер нь боломжтой юм байна шүү. Гингүүт нь за одоо тэгвэл залуучуудтай нь уулзъя гэдэг ийм тийм шат амжилттай явдаг хөрөнгө оруулалт байгаа. Одоо жишээ нь магадгүй их төвшин шарк бол тийм байх гэж бодож байна. Доор нь баг ажилдаг, тэр багийнх нь ингээд танталт хийдэг, хүмүүстэй хоолнд ороод бизнесийн судлаал, тэ энд тэндээс сонссон датануудаа анализ хийгээл за ер нь болчих юм шиг байна гэдэг ийм маягаар яваад тэгээд за би өмнөөс нь ярьчлаа шүү тэ байх гэж бодож байна. Дараагийн төрлийн хөрөнгө оруулалт нь ямар хөрөнгө оруулагч байна гэхээр зүгээр л одоо жинхэнэ нөгөө сайхан нэг заримдаа нэг саунд маунт нэг танилцдаг ах нар үүдэж штэ. Өө сайхан фитнесийн саунд сууж байгаа. За дүү юу гэдэг. За ойрт гоё юм хийж гинэ. Ингээл ингэдэг те. Ах нь энэ нэг юутай штэ. Нэг юм байшин байгаа. Чи офсоо ишээ оруулаад яал та. Ах нь нэмээд хөрөнгө оруулъя л та. Хамт гоё юм хийл та. Ингээл нэг юм ах нар үүдэж штэ те. Тэгээ мартчихдаг те. Тэг яг хөө хийдэг нь байгаа штэ. Очоо сайхан караоке ажиллуул л та. Тэгвэл ах нь бол ашиг машиг эхний 2 жил авахгүй заяа. Сайхан мэдүү ингээд тэгээ ах нь дараа нь ингээд тойлогоо юм хийдэх үү. Тэргээд нэг тийм зөөр л одоо нэгийг харьцах нэг юм илдв ингээд амар илүү тийм мэдрэмж хувь хүний харилцаан дээрээ сүрлж хөрөнгө оруулалт хийдэг. За тийм хүмүүс бол зөндөө байгаа. Ихэнх нь байх гэж бодож байна. За тэгээд би ч гэсэн өөрөө ер нь явандаа хөрөнгө оруулагч болвол би бас нэг тийм л ах болох байх. Нэг амар ингээд баг магтай боо юм болоод тахгүй. Тэгэл хөрөнгө оруулалт авахын хамгийн тэгэл чухал юм чи юу штэ. Итгэл واخгүй. Тэр хүн чамаг нэг юу ч тийм те ажил хийн гэж хэлээд худлаа ингээд ажиллаа хийхгүй ингээд зугаалаад явчихдгүү. Мөнгө төгрөгөн дээрээ ингээд чамд яг ингээд одоо ил тод шудрах байж чаддаг те авширчдгүү. Тий. Тэгээд шудрах бизнес хийдэг хамгийн гол нь. Яг хөдөлмөрөөр бизнес хийдэг юу ч үгүй. Галс нэг тийм аргалцсан бизнесүүд хийж эндээс юу гэдэг чи энд нэг тим юм зохицуулаад тэн дээр нь ингэж гэдэг юм төр зур юм биш те нэг юм жоох юм холыг харсан бизнес хийдэг тийм хүмүүст ер нь л илүү дуртай байдаг гэж би бодож байна. Хөрөнгө оруулагч дээр хизээ очих хэрэгтэй. Би таны нөгөө юу гэх хөрөнгө оруулагчийн нэг яриаг бол айгу тооцсондог байхгүй. Хөрөнгө оруулагч дээр ингээ бүх юмаа хийчээд тэгээ өөрийнхөө бүх карманаас бүх мөнгөө гаргачаад ингээ очоо. Хөрөнгө оруулалт авах гэж чинь бас нэг сайхан зүйл бол бас бишээ гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр стартапууд гарч ирээл бас тэр ойлголт бас арай гайгүй болчихсон хайцсангүй бас. Стартапууд ер нь хизээ би за одоо хөрөнгө оруулалт авъя. За энжилтэй уулзъя те. Энжил хөрөнгө оруулагч буюу анхны хөрөнгө оруулагчтай уулзъя. За одоо Pre-seed осхъя. Square нөгөө нэг эдрэгийн хөрөнгө оруулагч дээр контактыг олж аваад очиод pitch хийгээд үзье гэдэг. Тэр шийдвэрийг хизээ гаргах хэрэгтэй. Хизээ хөрөнгө оруулалт авах хэрэгтэй юм байна. Окей. Көөцөлдөж эхлэх хэрэгтэй. За ийм байгаа. Нэгдүгürt хөрөнгө оруулалт авах шалтгаанаа маш сайн тооцох хэрэгтэй. Жишээ нь манай компани хувьд, жишээ нь Colpro компани хувьд бид нар илүү нөгөө компанида одоо Япон хүн хөрөнгө оруулна гэдэг чинь бас дэлхийд арай өөр нэртэй байдаг байхгүй. Яагаад тэгэхээр Япончууд чинь хүнд ингээ итгэхгүй ингээд амар удаан судалгаараа алдчихдаг байхгүй. Бүр 2 жил, 3 жил яриад яваал. Яриад наашаа цаашаа баахан бичиг цаас нэгсээр гаал бүр тэгтээ яг нэг хөрөнгө оруулалт хийхээр бүр хоншоортой маш сайн судалж байгаа хийдэг гэдгээр алдчихдаг байхгүй. Тэгэхээр нөгөө Япон одоо бизнесмэнээс хөрөнгө оруулалт авч
чадчихна гэдэг чинь дараа нь Сингапур юу ч үгүй те одоо Канадууд Швейцаруудтай очиод бизнес ярихад бид нар за ямар ч сан бид нар Япон хүнээс хөрөнгө оруулалт авсан юм а гэлэхэд за энд ямар ч байсан хоосонгүй гараад байх гэдэг мессеж. Тэгэхээр бид нар алсаа удсан байж та нэгт нь. Хоёрт нь нөгөө компани бид нар өөрсдөө хариуцлагажуулж байгаа байхгүй. Манай баг хамт олон ч гэсэн за ингээд хөрөнгө оруулагчийн тэ биднэрт тайлангаа гаргадаг. Энэ компани чинь зүгээр нэг юм нөгөө хин маань нөгөө тулга захирлын маань нэг юу штэ тэгэл дуртай болохоор л хийдэг бизнес штэ гэдэг утгаар харахаа болчихж байгаа. Эн чинь сериосны юм тузын хурланд болдог. Тэр болохт нь манай хилцсийн тайлан ямар байх вүлээ энэ төр гээд ари сериосны бодох гэж штэ. За тэр тэгээд дараагийн шалтгаан нь болохоор хурд нэмэх, компанид хурд нэмэх. Жохон ингэж маркетинга илүү зардалтайгаар бүүм эсвэл илүү олон инженерүүд аваад илүү хурдтай бүтээгдэхүүнээ сайжруулах гэх мэтийн компанид момент нэмэх ийм юутай байдаг байхгүй. Одоо гол шалтгаантай. За тэгэнгүүт манай Hippocards-ийн хувьд бол жишээ нь номер 1 шалтгаан нь хурд нэмэх. Тэгээ нөгөөдөл нь номер 2 3 гэж орж ирж шүү дээ. За тэгэхээр та нарт тэргээл бодох хэрэгтэй. Магадгүй ихэнх стартапууд дандаа нөгөө юу байд юм л да. Нөгөө гарааны зардал айгу өндөртэй. Жишээ нь тоног төхөөрөмж аваад тэгээд юм ахилдаг ч юм уу те. Гарааны зардлаа хаах гэж бас авдаг. Яг миний бизнесүүдийн хувьд бол гарааны зардлуудаа дандаа өөрсдөө авах гэж болгоцсон байна. Тэгэхээр за базаад хэлэхэд аль болох өөрөө хөрөнгө оруулалтгүйгээр хийх гэж үз. Тэг бүх юм шавсны дараа л ав. Тэгээд дахиад чиний үгийг хэлэхэд хөрөнгө оруулалт аавна гэдэг чинь бас нэг nice биш. Тэ бас нэг ч сайхан. Нэг сайхан зүйл биш. Чи илүү их ажиллана л гэсэн үг. Та ингээд харахаар таныг бол ингээд entrepreneur-уудын ясныг харахаар Монголд бол ингээд бараг serial entrepreneur-тай ороод байгаа юм л да. Олон стартап 2 3 стартап үүсгэн байгуулсан. 3 үүсгэн байгуулагчийн учрыг олж байгаа гэж би бас ойлгож байна. Тэгсэн чинь одоо үүсгэн байгуулагчийн хамтран үүсгэн байгуулагчийнхаа учрыг олно. Хамтран үүсгэн байгуулагч байна гэдэг маань өөрөө амар хүнд мэрэгжин штэ энэ чинь. Одоо чинь бимчаа та эрхэр удаа явж байна. Тийм. Явж нөр мөрхтэй биш үү? Тийм. Үгний судал тулгаах та эрхэр их явж байна. Хэр удаа явж байна. Тийм сүүлийн 10 жил явж байна. 10 жил ингээ учраа болоод явна гэдэг чинь өөрөө найз зохин олохоос илүү баг. Тэр хэцүү зүйл шүү дээ. Фаундер болно гэдэг маань хүнтэй сууж байгаа юм шиг асуудал. Тэгсэн чинь та ингээд баг миний ойлгож байгаа Hippo дээр бас нэг фаундер байгаа. Тийм. 3 хүний учрыг олоод яваад шүү дээ. Яаж бүр нэг ч хөнгүү хүмүүс яваад байна нүгээр. Тийм. Тэгсэн чинь та 3 хүний учрыг олоод байна. Хамтран үүсгэн байгуулагчдын учрыг нь яаж олоод байна? Энэ хүмүүс яаж олоод байна? Тэгээд яаж ингэж гоё фокуслж ингэж авч яваад байна. За ийм бага. Би нэг л зүйлийг ойлгосон. Ерөөсөө ганц хэлээч гэх юм бол хүн юу юм бэлээ? Муу нуухаар сайн хэлчихэл. Хүн үнэ хэлдэг байх хэрэгтэй юм бэлээ. Хүн дотроо төрсэн сэтгэгдлээ хэлдэг байх хэрэгтэй юм бэлээ. Тэгнэ гэдэг нь тэр хүнийг буруу шаачна гэсэн үг юусоо биш. Магадгүй тэр хүн зөв санаатаагаар юм хэлэхэд би тэрийг эмзгээр хүлээж авсан. Эсвэл зөв зүйл хэлэхэд нь би тэрийг жоохон буруу талаас нь хараад хүлээж авсан байж болно шүү дээ. Тэгэхээр надад сөрөг сэтгэл төрж байлаа гэд миний хамтрагч сөрөг хүн гэсэн үг биш байхгүй. Тэрийг л аягуусаа ойлгох хэрэгтэй юм л. Тэгээ нөгөө үнэн ч гэсэн нөгөө найзыгаа дотоод сэтгэлээ ингээ илчлээд хэлэхэд нь энэ ямар тийм амтан бэ, ийм амтан бэ гэж ботхоос илүү миний найзад ийм сэтгэл төрсэн юм байна да. Миний хэлсэн үг энэ найзад маань ингэж буусан юм байна да гэд арай наагур нь ойлгох хэрэгтэй. Шууд тэр хүний дотоод мөн чанарыг одоо шүүмжлэх биш. Наана энэ хүнд одоо ийм илэрцүүдийг өгсөн ба шүү дээ одоо тий. За яг энтэй адилхан энэ жишгээр би тэрийг л одоо хэцүү ч гэсэн заримдаа ингээд шууд хэлдэг байх хэрэгтэй. Одоо жишээ нь одоо Колпрогийн захирал тулгаад тий би бол чат дээр нь бичижсэн санаж байна тий бид нар нөгөө хоорондоо чатлаа шүү дээ тий. Тэнгүүт жишээ нь ямар ч хэлээд манайх нэг хурал хийсэн байхгүй тий тэр хурал нь амар юм сериосны хурал биш зөө. Нэг амар ажил хэрэг хурал биш. Гэтэ маа нэг юм уламжт хурлахгүй. Тэгэл ингээл юу муу задлагдаг ингээл шампанс гомбаск задлаад ингээл нэг жоох юм торт морттой нэг юм тийм хурлахгүй. Тэгээ манай хүн болохоор нөгөө намайг амар завгүй гэж бодоод нөгөө миний угаасаа өнөөдөр нөгөө би ингээл баахан юмнууд бичсэн байсан чинь завгүй явж байгаа юм байна гэж бодоод надад хэлэг байсан байхгүй. Тэ нөгөөх хурлаа өнөөдөр хийх гэж байгаа шүү гэдгээ. Тэгээ би болохоор тэр хурланд нь жил болгон очдог амар дуртай байхгүй. Тэ би хэлж байгаа байхгүй оройн бро ингээд тэ надад бол жоох ингээд хэлчихгүй дээ. Би завгүй байсан ч гэсэн ингээд миний яг дуртай хурлахгүй.
Тэгээд нүүдг чинь тэгэл заа окей уучлаарай бро ингээд би чамайг амар завгүй байна гэж утсан юм аа. Тэгээд уус нэг сериус юм ярьдгүү тийм нэг юм жилийн уулзлахгүй. Тэгээд манай чи ингээл өнгөрцөн гэд. Тэгэл за дараа жил уулзтаа яг хэлнэ гэл ингэж аахгүй. Тэгэд яг энэ шиг би бол тэр тухайн үедээ ингээд ямар яа ч наа гэл. Тэгээд ингээд жоох онцгүй юм бодцоод удаан явцсан байсан бол магадгүй тэгээд нөгөө дотроо жоохон ингээд богширцсан тийм онцгүй мэдрэмжтэй явж байхад маань өөр бит хоёрын хооронд яг жиг сериусны маргаан болвол тэр чинь өмнөх нэг юм хоёрын хооронд тэ гомдол маань дараа нь буруу байдлаар ингээд бүр нийлээд сэтрэх магадaltaй байхгүй. Тэгэхээр дор нь ерөөсөө төрсөн моос хэтлээ би эндээ шууд хэлэх хэрэгтэй юм л. Nice. Супер. Үүсгэн байгуулагчтай холбоотой дараагийн нэг асуулт байна л да. Тэр нэг ийм юм сүлд нэг үг сурчаад байгаа би. За тухайн стартапын хөгжил нь тэ дэсгэлтэн ч юм уу. Үүсгэн байгуулагчийн сэтгэж байгаа цар хүрээтэй, харж байгаа цар хүрээтэй 100 хамааралтай байна. Амар гоё технологи байсан ч гэсэн, амар гоё санаа, супер баг байсан ч гэсэн үүсгэн байгуулагч нь одоо ингээл сумын төвдөө сэтгэхэд ах юм бол жомгоо сонсогч магадгүй. Сумын төвдөө сэтгэхэд ах юм бол тэр стартап зүгээр л юм сумын төвөнд стартап байх юм байна гэж би хараад байгаа байхгүй. Энтэй адилхан үүсгэн байгуулагч юу нь яаж өөрийгөө хөгжүүлдэг байх юм. Амар олон ажил нь штэ үүсгэн байгуулагч бол нэг сайхан тайтл. Тэгэхдээ ингээл маш олон ажлыг хийн, борлуулалтаа очиод хийн. Тавал сейлсийг бол айгүй хийдэг баг, сейлсээ хийн. Очиод хүн амтан 50 морин те олон ажил хийдэг баг. Тэгэхээр та яаж одоо хүүхний хувьд үүсгэн байгуулагч өөрийгөө яаж тэр цар хүрээгээ тилээд байна? Яаж аймаг руу ороод байна? Яаж бүр одоо бүр яг хот руу орё те? Бүр өөр улс руу явах тэр цар хүрээг яаж бэлдээд байна та өөртөө? Өөрийгөө яаж бэлдэж? За, наа чи одоо яг миний одоо өөр тэр айгүй тийм улаан гэрэл асаачаад анхаараарай гэдэг өөртөө хэлээд байгаа нэг зүйл байгаа. Жишээ нь би одоо ер нь бол ойрын хэдэн жилүүдэд нэг удаа сургуульд явъя гэж бодож байгаа. Сургуульд явахдаа магадгүй юу гэдэг чинь жинхэнэ бизнесийн executive гэдэг бэлддэг хөтөлбөр ч юм уу эсвэл хуулийн сургууль ч юм. Хуулийн сургуулийг би мөрөддөг байхгүй. Гэхдээ бас чангастай. Хуулийн сургуулийг бол 1 жилийн дотор машинт чинь энтер гэдэг юм байдгүй гэсэн. Тэг ер нь бол тэгээ 2 жил сургууль зарцуулна гэхээр бас за ажил мэжлээ яах вэ гэдэг. Одоо нэг бодоол юм л да. Бодоол яваад. Тэгээд гэхдээ ямар ч байсан би бол нэг тийм том сургуульд очие. Тэгээд очихоор манай ангийн хүүхдүүд бүр амар гарууд байх гэж бодоод байгаа. Юу гэдэг чинь тэнд нэг тийм Африкт нэг амар бизнестэй нөхөр те. Тэнд нэг бүрстэ эмийн үйлдвэртэй нөхөр. Малазд өстө пластикны үйлдвэртэй гэдэг ч юм уу те. Тэгээд тэднэрээс бүр ингээд би ч бүрстэ үнэн ёо өстө жижигхэн юу вэ би одоо би тэр нэг өөрийгөө нэг бүр мяга нэг мэтэрмээр байгаа байхгүй. Тэ? Үе тийм юм руу ингэж зорж очиж мяга мэдэрч ивэл айгу гоё юм болов гэж боддог. Тэгээ одоо жишээ нь манай Фарогийн хамтрагч Бэм жаргал жишээ нь уг нь бол хараа унган Испани англи хэлтэй инженерингийн 2 инженерингийн Кубд төгсөн шүү дээ. Кубд механик инженерээр төгсөө дараа нь сэргийгч эрчим хүчний инженерээр Германд сурсан тий. Ийм 2 эрдмийн зэрэгтэй мөртлөө ингээд бид хоёр хамт бизнес хийгээ явжсэн чинь тэгтээ би жоох өөрийгөө хөгжүүлмээр байна. Гой мяга мэтэрмээр байна. Гингүүтээ Хятадын Цинхуагийн их сургуульд явж байгаа байхгүй. Цинхуагийн их сургууль чинь одоо Хятадын Харвард гэж явдсан шүү дээ. Бээжингийнхаа одоо Хятадд бол тийм билээ. Цинхуа төгссөн гингүүд ингэдэм билээ. Тэгээ нөгөө өөрсдөө бүр орох гэж мөрөөддөг, хаалцдаг тий. Тэгээ Реминда Цинхуа энтер гэл нэг юм алдартай хэдэн топууд байдаг шүү. Тэгээд цаадах чам айгүй топ сургуульд явсан байхгүй. Тэгээд нэг жил бол бүр ингээд хаяад бизнесээ хаяад бүр мяарсан заяа. Мяарсан байхгүй. Тэгээд жил гарын сурчаад ирсэн. Тэр хооронд нь би ингээд за миний найз би ойлгож байна шүү. Миний найз ингээд нэг жил ингээд боловсралтай анхаарчих. Би ингээд ингээд фаруугаа ажилуулад ингээд зүтгээ явж бити санаа зов. Don't worry гэд. Одоо цаатагч надад хэлээд байгаа хөөх. За чи нэг явчих тэр. Одоо би хариу гिच өгөөд нэг ингээд хараад дагаад нэг үлдээе гэдэг юм ярьж байгаа тий. Фаруугаа ингээд би ажилуулад байжээ гэд тэг чин тий. Одоо фаруугийн хувьд бол жишээ. За тэгээ бусад хамтрагч нартаа бас хэлнэ шүү дээ. Тэгээ за найс нэг жил нэг мяга метр. За энэ айгуу чухал. Тэг чиний хэлж байгаа яг үнэн. Ерөөсөл захирал нь өөрийгөө хөгжүүлэхгүй байвал тэгэл явахгүй. Нэг ийм нэг хоёлын ярианы нэхэнд ярьжсэн те алсын хараа гэдэг юмыг ажилчдаасаа те ажилчид хамт олноосоо алсын харааг нэхнэ гэдэг бол миний бодлоор утгагүй хэрэг гэж бодож байгаа. Тэгэхээр захирал өөрөө яваад өөрөө амар алсын хараатай супер гаруудын дунд ороод харах өнцгөө тэлээд цоошин нэмийг мэдэж буцаж ирэх нь
хамгийн чухал. Тий. Одоохондоо миний итгэл юм баг шүү. Ингээд компанийнхаа одоо 4-5 үүсгэн байгуулагч байлаа гэж болохоор 4-5-уулаа 3 сар ажиллаа нүдэл 6 сар ажиллаа нүдцэн байхад ингээд яг тэр хүрээндээ л ингээд болцсон байдаг шүү дээ тий. Гаднаас нь ерөөсөө компани харж чадхаа болцсон гэдэг ч юм уу тий. Бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ харж чадхаа болцсон гэдэг ч юм уу. Тэг бүр газар дээр бууж ирээд бүр гадаад явахаа биш юм аа гэхэд саяных ч тэгтээ супер өссөн шүү. Биш юм аа гэхэд өдөр тутамдаа яаж ингэж өөрийгөө цэнэглэж нэг ганц хоёр үг цээжлээд ч юм уу тий. Өдөр бүр шин зүйл сур гэдэг юм хугтхан яваад байгаа шүү дээ. Өдөр бүр Монголд ялангуяа Улаанбаатар хотод яаж өөрийгөө цэнэглэж явж байна. За номер 1 шууд коучтой бол гэж хэл. Коучтой. Одоо ингээд миний подкастн дээр номин коуч гэдэг мундаг юмхтэй ярьслаа өгсөн тий. Одоо өөр бас зөндөө олон коуч. Одоо бас нэг юм HR талын коуч айгу мундаг юмхтэй бас миний подкастн дээр ярьслаа өгч байгаа. Бас тэр юмхтэйг бас дагаараа гэж хэлье. Тэгээд коучтой болох бол ерөөсөө хамгийн чухал юм бэл. Маш олон захирлууд коуч гэдэг хүн чинь чамд ингээд нэг бүхнийг ойлгуулаад амар юм заагаал лээдэг хүн биш л байд юм бэл л те. Коуч гэдэг бол өөрөө чинь муу дадлуудыг нь цэвэрлүүлээд сайн дадлуудыг нь илүү суулгуулдаг, илүү дадал дээр нь ажилтдаг юм урт хугацааны юм тренер юм бэл. Чи өнөөдөр 10 км гүйцсэн бол за 11 гүйч идэх үү? Чи 11 гүйхийн тулд их идтгээ жоохон багасгаж идэх үү? За чи олигтой унтахгүй юм те, яг унтахгүй юм. Жоохон ингээд унтахынхаа өмнө нэг кофе уугаад идэм юм те. За тэргээ тэгвэл хоёлоо явлаа үдийн 12-т болох чи. Тэгвэл ингээл баг угаар ингээл юм чинь засаал идэх юм бэл. Тэр бол хамгийн супер. Яг Монголын одоогийн нөхцөл байдалд те. Стартапын хувьд нөгөө үүсгэн байгуулагчдаас үндэслээд стартапын pivot гэж ярьдаг л та тийм. Pivot хийх буюу одоо нэг төрлийн шилжилт хийх. Шилжилт нь 45 градус, 90 градус, 80 градус гэл дандаа явчихдаг. Угсаа анханасаа санаа гаргаад тэрүүгээрээ нүдэл амар болсон стартап бол үнэхээр ховор штэ тийм. 80% pivot хийдэг гэж байгаа. Hippocrates гэсэн дотор зөндөө олон pivot хийсэн баг тийм. Call project гэсэн хэрэглэгчдээр одоо юу гэдэг нь үйлчлэгээн дээрээ зөндөө олон pivot хийсэн баг. А тэгэнгүүт яг pivot гэж одоо мэдхгүй стартап байлаа гэж бодоход pivot хийхгүй ингээд төгччдэг л дээ. Зүтгүүлээлээдэг. Тэр ингээл жоохон ашиг орлого олоод жоохон ингээл яваад ерөөсө бөөмөлдгөө тийм. Ингээл яваад идэг. Pivot-ийг шийдвэрийг та ер нь бас яг амьдрал дээр хизээ хэрэгжүүлчих. Pivot-ийг шийдвэрүүд ер нь яаж гарч ийн таны амьдрал дээр яг энэ pivot гэдэг зүйл стартап ертөнцид байд юм байна уу үнэхээр хизээ яаж хийж ийн хэр хурдан хийх ёстой юм шиг байна нэг. Pivot гэж яриад байгаа. Энэ үг нь болохоор маш энгийнээр тайлбарлавал бүтггүй санаагаа солиод өөр санаагаа туршид үзээл гэдэг юм байгаа шүү дээ тий. За олон стартапууд магадгүй сэтгэл хөдлөлөөр ч юм уу сайн туршаагүй ч юм уу тий анханасаа угаасаа бүтггүй санаагаар эхэлсэн байдаг. Тэгээд хамаг мөнгөө барж дуусгаад багийнх нь захиралдаа дургу болоод чи ёстой худлаагаар байна. Чамайг дагаж бүтэн 2 жил ажиллаа ёстой бүтггүй компани ингээ гарахаас нь өмнө гоо байж бас нэг гой санаа байна. Манайхан гэдэг энийг хэлээд байгаа шүү дээ тий. За манай компаниудын хувьд бол нэг айхтар pivot хийгээгүй. А гэхдээ хамгийн том pivot хийсэн нь бол Faro. За Faro сургалтын төв яасан бэ гэхээр одоо ингээд 8 дахь жилийн түүх рүүгээ орж байна. За манай Faro сургалтын төв одоо яг үндсэн бизнес маань сургалтын төв байха болцсон. Үндсэн бизнес маань бол Foundation School гэж нэрлэдэг. Английн боловсролын яамны одоо баталгаажсан 5 барууны одоо Англи, Австрал, Америк, Канада энэ төр гэдэг те 5 барууны улсуудын 300 гаруй их сургуулиудад IELTS-ийн шалгалт өгөхгүйгээр шууд орох хэмжээний хүлээн зөвшөөрөгддөг Foundation School буюу одоо төгсөх ангийн юм ахлах сургууль болоо ирсэн байна. Тэгээ манайх бол айгүй цөөхөн хүүхэд авдаг. Нилээн шалгуур болж иж аавна. Тэгээд жилдээ нэг 50 орчим хүүхдийг тийм одоо хөтөлбөрөөр бэлддэг. Одоо нэг ёсны баг ахлах сургууль болцсон байхгүй. Гэхдээ ахлах сургууль бол өглөө өдөр хичээлнэ. Гэтэл бас нэг боломж юу вэ гэхээр ихэнх англи хэлний сургалтын үйлчлэгээ авч байгаа хүмүүс дандаа ажилтаа амьдралтай хүмүүс байдаг. Жохон хэлээ сурчвал илүү менежерийн албан тушаал руу очих гээд шүү дээ, тийм учраас хэлээ сурдаг юм хүмүүс байдаг. Тэгэхээр тэр хүмүүс чинь дандаа ажиллаа тараад орой орж ирдэг байхгүй. Тэнгүүд манай ингээд офис ашиглалт өглөө өдөр орой бүгдэнд нь ашиглалт хийж байгаа байхгүй. За энэ бол миний бодлоор одоо миний харсан хамгийн том pivot бол энэ болсон манай одоо байгууллагын хувьд. За
Тийм. Тэгэхээр заавал ингээл нэг юугаа бизнесээ ингээл өөрчлөхгүй байх шаардлагагүй. Тэгээд ер нь бол зах зээл шууд үнэ чи хэлнэ шүү дээ. Тэгэл уучлаараа танах олигтой орлого олохгүй байна. За орлого олдгоо маркет тэгвэл зөрөөд нийгэмд үзүүлж байгаа тэр цохилт импакт чинь тийм том байгаа мó гэхээр бас нэг том биш. Тэгвэл тэгээд орлогоо солонгоруулъя. Гоё болгоё. Тэгээ энэ дэр нэр хэлэх гэсэн миний санаа маань юу гэхээр хүмүүс нөгөө шин санаа руу орж ийн гэдэг хуучин санаагаа таг хайждаг байхгүй. Тэгэхгүй зүгээр энийг илүү орлогоо солонгоруулж ийн гэж харуул илүү гоё байх. Фармгийн хувьд тийм байгааз. Тэгээ сургалтын төв маань ажиллаж байгаа шүү дээ. Гэхдээ яг хуу нэг амар үндсэн байхал болчихж байгаа байхгүй. Эргээд нөгөө питчийг бас ухаал та. Танд хамгийн одоо хэцүү хийжсэн питчийн стори байна уу? Түүх. Ингээл орсон чинь нүр орсон чинь ийм амар байсан. Тийм бүтэхгүй гараад байсан гэл. Тийм питчийн стори хамгийн тийм бад дурсамж байдгүй. Муу дурсамж питч хийхэд. Бага. Би нэг ахаасаа одоо анх Колпро дээр хөрөнгө оруулалт хүсээд орсон. Би тэгээ нөгөө яасан л та би өөрөө нөгөө бас яаж ингэ бизнесээ танилцуулахыг мэдэхгүй тэгээ нөгөө хөрөнгө оруулалтын санал хүнд тавьж байгаа нь өөрөө миний хувьд нэг жоохон нэг санаа зовсныг хүнээс мөнгө гуйж байгаа юм шиг те нэг юм тийм яг нөгөө цэвэр бизнесийн утгаараа ингээл тэр чинь ахвал бизнесийг үзсэн ойлгож байгаа шүү дээ. За мэдөө ямар ажил байгаа. Тэгэд санаа зовлтгүй ингээ хэл хоёулаа гоё бизнес юм яриад байна шүү дээ те. Тэнгүүд би нөгөө дөнгөж эхэлж байгаа болохоор нэг юм та ингээ хөрөнгө оруулаач гэх юм нэг мөнгө гуйж байгаа юм шиг санагдаал нэг юм ичээдж байгаа юм шиг те. Тэгэл шууд ингээд ярьж эхлэхээр бас нэг санаа зовоод за ахаа ажил нь сайн уу таны юм сайн уу гэл баахан дими юм ярил те. Тэгээ сүултээ нэг манайх за ахын дүү яг ямар ажил байгаа нэрийг хэлчихээ те. Тэгээ би тэр хүний цагийг амар үрсэн те тухайн үед те. Тэгэл яг ах болол тэгэл угсаа бизнесийг үүсцэн юм. Шулуун шудрах те. Тэгэл шулуух хэлж байгаа. За ахын дүү арай болог байна. Ах нь бол нөө те. Тэгээ тэр нь бол айгу nice. Тэгэл тэр чинь бас сургамж бас л доо. Дараа нь бол би хүнд ингээ 2 цагийг үрж жагаад санаагаа хэлдэг байсан бол одоо ингээл заах би шулуух хэлж нэг юм ажил байгаа. Тэгээд ер нь бол нэг юм бидний тооцоогоор нэг тэдэн мянган орчим доллар хэрэгтэй байгаа. Танд боломж байна уугүй. Гэтэ би яг нэг ийм 2 поинтаа хэлчихэд хүү гэж байгаад ингээд арай юм айтах ярьдаг болсон. Питч одоо нэг схем гэж байна шүү дээ тий. Та бол одоо питч маш олон удаа хийж байгаа. Тэгэл питч ингээл дандаа сайжруул явж байгаа. Анхны питч стори бол ийм байсан байна. Тэгэхээр ер нь фаундеруудтай хэлэхэд питч чинь дандаа ингээл слайд тавиал хүн зэгцтэй сууж байгаа л за та нарыг сонсъё гэл хизэж байхгүй шүү дээ. Нэг кофе шоп нэг хоол идчих явах та кино театрт юу нэг байсан ингээл иймэрхүү орчнуудтай ам байдлаар элеватор гэж ярьдаг тий. Цахилгаан шатны питчийг хийхэд юу дурдвал зүгээр юм стартапынхаа. Борлуулалтын орлого юм уу? Юу дурдах вэ? За хүнд маш хурдан бизнесийнхаа саналыг тавья гэвэл ерөөсөл тухтаа уулзалтыг л товлохын төлөө дайрах хэрэгтэй. Дараагийн тий. Яг гэвэл мэдгүй би лав минутын дотор хүний санааг сонсонготой ойлгоод хөрөнгө оруулсан тийм хүний лав мэдгүй. Харин минутын дотор та надтай нэг уулзаад цаг суух хэмжээний гой санаа байгаа шүү гэдгээ ойлгуулж болно. Тий. Гэхдээ ихэнх тохиолдолд уг нь бол ийм штэ. Энэ бас миний аягүй эрт ингээ уншиж ирсэн юм баггүй. За пүүжээ чи өөрийгөө хөрөнгө оруулагч гэж бодъё. Чамд 200 сая доллар байгаа. Чи тэрийг 200 компанид хиймээр байгаа. Чи 200 компани болж чадах уу Улаанбаатараас? Хэцүү шүү дээ. Мөнгөө хийчих хэмжээний хэцүү байхгүй чадахгүй шүү дээ. Чи одоо яг эсэмдэр 2 компани олоод ирэхэд ч бас хэцүү шүү дээ. Ингээд мөнгөө ингээд оруулаад энэ нэстэ будаа болгоно гэхээр хөрөнгө оруулагч хүн ч гэсэн адилхан сайн компаниг хайгаа зовоо явчихдаг байхгүй нөгөө талаас ч. Тэгэхээр уг нь бол нэг тийм юу гэдэг чи хөрөнгө оруулагчийг нэг юм олдшгүй айхтар те хүнд ингээл энэ хүнд өчнөө компани ингээл байдаг байх би намайг юугаараа тоохвтэй гэж бодож болохгүй. Яа тэгвэл тэр хүн ч гэсэн сайн компани олох гээл зовж байгаа. Энд байгаа мөнгөө банкнд дэмий хөвтүүлж яхаар нэг олигтойхон компанид хийчих юмсан. Цаг алдаад шүү. Бүтэн жил ингээл банкнд хөвтчихлээ шүү дээ миний мөнгө. Би энийг жилийн өмнө би тийшээ хийсэн байсан бол ингээл 25 нугарлаа шүү. 25 нугарах байсан биш шүү дээ. Ингээл тэр хүн ч гэсэн мөнгөө алдаад ингээд боломжоо алдаад зовцсон явж байгаа нөхөр шүү дээ. Тийм болохоор чи зүгээр л үнэхээр өөрийгөө лаг компани гэж бодож ивэл зүгээр үнэ л хэл очвол. За окей аха. Миний компани яа хэдэн жилийн дараа бол тийм орлоготой
team компани болно гэж бодож байгаа. Миний одоо ингээ хийж байгаа бизнес бол бүр золттой. Миний хийдэг гутал шүү дээ, те. Германууд бүр гуйж ирж эндээс авдсан шүү дээ. Миний гутлыг бол Америкт гарах юм бол будаа болгоно. Ах тааны миний гутлыг ирээ өмсөө үзэж. Маадгүй. Шууд л ийм л хэлсэн дээр гэж бодсон. Окей. За дараагийнх нь асуулт нь болохоор элеватор бич дээр бол үнэхээр яг гой зөвлөгөө байна гэж би хэлмээр байна. Дараагийнх нь асуулт олон улсад гарна гэж сүүлийн үед амар ярьж байна л да. Бид нар ч гэсэн бол аюу их ярьж байгаа. Стартапууд олон улсад гарна, стартапууд Монгол стартапууд олон улсад гарна гэл одоо тэгтээ бас ингээл доктортой гарсан компани ч бас одоо ховор байна. Яг хав ихнээсээ эхлээл ирэхстэй Америкт мөнгө босгож үзэж байна. Сингапурын 2 3 компани пич хийж үзэж байна те. Ингээл өөрөөсөө суугаар үзээд байгаа хэрэг. Тэгэхээр энэ олон улсад гарах гэдгийг та entrepreneur Монгол entrepreneur хүний хувьд юу яаж харж байгаа? Монголын 100 entrepreneur-ийн Монгол тулхны 100 entrepreneur-ийн 100 entrepreneur-ийн хувьд юу олон улсад гарна гэдгийг яаж хараад байгаа? Танд юу олон улсад гарах план байна уу? Юунаас эхэлсэн бол юунаас эхэлж байна? За, манай Colpro компани бол одоо олон улсад бяцхан гарцсан байгаа компани. Жишээ нь одоо Монголд 119 гэдэг шүү дээ, тий. Одоо ковидтай холбоотой түргэн тусламж авдаг утас, тий. Яг энтэй адилхан Кыргызстаны тийм утас байгаа. Жишээ нь тэр утсынх нь тэр олон мянган дуудлагыг хүлээж авах тэр колл центр нь манай системээр явж байгаа. Бид нар Кыргызстанд охин компани байгуулсан. Тэгээд Кыргызстанд манайхыг төлөөлж нэг хүн байдаг одоо. Тэнцэн амьдардаг. Бас одоо Кыргызстанда бизнес хийдэг залуу байгаа. Залууч гэжтэй ахaltaа байгаа. Тэгээд яг уу ямар ч байсан нэг том ийм хэрэглэгч одоо бид нар итгэлийн дагаад ингээд харуулж штэ тий. За ингээд монголчуудын одоо систем танад ингээд гоё ажиллаад болчлоо шүү гэд. Одоо бид нэр цаашаага ингээл зархал асуудал гарна тий. Тэгэхээр олон улсад гарна гэдгийг миний бодлоор нэг тийм олон улсын бүх хэвлэл мэдээллийн дөргиогоо л очоо олстой бөөн Mongolian startup тий бодоо олгож ийн гэж телевизээр нь гараад пупа болоод байх бол биш гэж бодож байгаа. Зүгээр л энгийн штэ. Бизнес гэдэг чинь юу юм? Хийсэн юм чинь хүн үнэлээд худалдаад авах хэмжээний байна уугүй юу? Тэр чинь л чинийхийг бизнес мөн үү биш үү гэдэг хэлээ өгч байгаа шүү дээ, тийм үстэй. Тэ? Тэгэхээр ер нь манай компаниуд гадаадад бүтээсэн юм үйлчлэгээ, юм одоо аппликейшн юу гэдэг те юмаа зүгээр жижигэн ч хамаагүй 5 хүнд ч хамаагүй зараад үзчихээ. Тэрнээсээ л эхлэчээ. Тийм том нийлээл Монголын стартапууд нийлж гадны нэг газрыг дөргөө бүгдээрээ нэг тийм юм хэрэггүй байх л гэж бодож байна. Тэгээ аяндаа ингээд бүгдээрээ жижиг ингээд бамбар асаагаад 5 хүнд зараад ингээд нэг 30 стартап ингээд гадны зах зээлүүдээр түүдэг асаагаад хахад тэр чинь ингээд магадгүй нийлээд нэг том Bloomberg-ийн мэдээ болох байх. Нийлээд. Тэр Кыргызстан гэсэн үү? Кыргызстан тий. Кыргызстан тэр борлуулалтыг яаж хийсэн бэ? За Кыргызстанд бол яг амьдардаг манайхыг маш сайн ойлгодог. Бас найзын найз. Тэг ер нь хувийн харилцаа аягүй чухал. Бид нар юу ч үгүй Кыргызстаны LinkedIn дээр Colpro-г зарах хүн байна уу гэл ингээ хайхгүй л тэгэл яг таньдаг нөгөө технологийн салбарын гадаадуудаас асуугаад Кыргызстанд ингээл гайгүй таньдаг найз байна уу? Манайхыг ойлгочих хүн байна уу гэл ингээл яг одоо маа тулга захирлын яг найзын найз нөхгүй. Би тэр хүнийг бас танихгүй. Тэгэл за ийм хүн байна гэж танилцуулсан. За окей бүгдээрээ хийгээд үзье гэл. Тэгэл одоо манай боршуурыг орс хэлээр хевлээл. Тэгэл тэнцээ одоо байгууллагуудын хаалга төгшөөл юутай яриа л те. Тэгэд манай Colpro шиг компани хувьд болохоор нөгөө байгууллагын ингээд бүгд бүтэн системийг сольдог учраас бас юу шиг биш л те. Одоо ингээд аяг зарж байгаа юм шиг биш л те. Тэгэл тэр байгууллага чинь за манай энэ жилийн төсөвт арай ороогүй байна. Дараа жил яана. Манай хуучин систем маань одоо нэг жоохон гологдоод байгаа. Гэхдээ ерөн шинжилгээ гэж бодож байгаа эргээ яриа энэ гэл баг ингээл нэг компанитай 2 3 жил ярьж иж ингээ Colpro систем тухайн байгууллагт нэвтэрдэг байхгүй. Тийм учраас бол бид нар ингээд ер нь бол удаан явж байгаа. Гэхдээ угаасаа л уддаг Монголд ч гэсэн тийм байсан юм чинь. Хамгийн чухлыг хэмж гэж ярьдэн шүү дээ бизнес дээр. Хамгийн чухлыг хэмжээ гэл. Одоо фаундерууд өөрийнхөө өнцгөөс л бас инженер хүн бол одоо системээ яаж ингэж айгүй хэмждэг тийм. Маркетингийн хүн бол ингээл маркетингийн зардлаа хэмжээл, нийт хэрэглэгчийг олж авч байгаа зардлаа хэмжээл тийм. Хэрэглэгчийн тоогоо хэмжээл. За бүр яг бизнесийн хүн бол одоо жишээ нь бүтээгдэхүүнээ яг хэдэн төгрөгөөр гарч ийн, тэгээд хэдэн төгрөг олж ирж чинь гэж хэмжээлтэй. Хамгийн чухлыг хэмж юуг хамгийн одоо
дандаа хэмжиж яваа. Founder ингээл толгоондоо өглөө болгон босохдоо би стартапынхаа тэр тоог дандаа мэдчих хэвээр. Тэрийгэ хэмжээд тэгээд тэрийгэ амжилт олж гин, мяарж гин гэж бодож явдаг болоо гэх юм бол та нэг 3 тоог нийлээч. Эсвэл за бүр болий. Нэг л юм тэрийгэ л хэмждэг байгаарэ гэж захиач. За нэгтлэнтэйгээ сайн тулж ажиллах хэрэгтэй. Тэгэл угаасаа тоо үннийг хэлнэ. Тэгэл данс чинь яг үннийг ч хэлнэ шүү дээ. Танай бизнесийн данс улаацсан байвал тэгэл бизнес чинь болохгүй шүү дээ ер нь. Тэ? Маш олон энэ бас миний айгуу том гаргаж исэн нэг алдааны дэм нэг би нэгтлэнгийнхаа юу гэдгийг мэддэггүйсэн баг. Тэ? Олон маань яг юу вэ? Нэгтлэн юу нэ юу гэдгийг тэрийг мэдэхгүй одоо жишээ. Ерөөсөл тэгэл одоо худалдааны тэнцэл гэдэг шиг юугаал борлуулалтын тэнцлийг л харж явах хэрэгтэй. Баланс гэж ярьдэн шүү дээ. Дансныхаа балансыг л харж явах хэрэгтэй. Танахаас хідэн төгрөг ямар зардалт гараад байгаа. Тэр топ зардлуудаа мэддэг байх хэрэгтэй. Бүжээ офис чинь төрөөс хэдэ. Хэдэ. Хүмүүс чинь цалин хэдэ. За чи бүх ажилтныхаа цалин шууд цээжээр мэддэг байх хэрэгтэй. Тэ? Окей. За хэлэх гэдэг. Тийм нийгмийн татгалт хэдэн өвдөлтэй. Компани ч хэдэн өвдөлтэй. Нөгөө талд хэдэн өвдөлтэй. Танах нөөц төлөгч болох гэж байгаа юу? Болцсон уу? Хизээ болох гэж байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Нөөц төлөгч болвол юу шүү дээ. Пад 10% нөөтийн дотор гэлтэй. Тэгээд тэр чинь мэдээгүй явж байгаа заримдаа компани нөөц төлөгч болсон мэт шүү дээ. Нэг өдөр нягтлан үгүй маах нөөц төлөгч болсон шүү дээ. Тэгээд одоо хасахтай явж байна гэдэг юм. Юу нөөт вэ гэдэг ингээд те. За жишээ нь иймэрхүү юмнуудыг мэдчих хэрэгтэй. Орлого бол тэгэл орой олгон харах хэрэгтэй шүү дээ. Every night. Матамчтай. Маш их баярлалаа. За ингээд сүртэй Монгол толготны гэдэг шиг тий. Монгол толготны одоо Монгол улсын энтерпренеуруудын нэг. Тэгээд өдрөөд маань оролцлоо. Startup Grind хөтөлбөр маань 43 дахь удаагийн дугаар маань өндөрлөлөө. Ингээд дараагийн 6 сарын зочдын листийг тун утахгүй та бүхэндээ гаргах болно. Тэгээд эхний 6 сарын зочд маань бид нар 1 сард гаргасан тийм. Би баг 1 сард эдрах руу бичээд confirmation-ыг авсан байгаа. Тэгэхээр дараагийн 6 сарын зочд маань ингээд эхнээсээ гараад явж байгаа. Тэр бүхнийг хүлээж аваараа бид нар сардаа 1 удаа дугаар гаргаад явдаг байгаа. Тэгээд өнөөдөр бас Идрод гэдэг хүнийг стартап талаас нь нэлээд хариуллаа, ухлаа. Тэгээд та бүхэн ч гэсэн олон зүйлийг харсан баг гэж бодож байна. Олон залуучууд, олон энтерпренеурууд, олон стартапууд энийг үзээ сууж байгаа. Тэгээд та нар ч гэсэн амжилт хүсье, танд ч гэсэн амжилт хүсье, стартапууд нь амжилт хүсье. Тун утахгүй бас ингээд хил мэл нээгдээд те бүгдээрээ хамтдаа гоё энэ тэнхийн конференцд ороод эргээд гоё стартапын нэг юм жиггэрсэн амьдрал байдаг шүү дээ. Бидний тэр амьдрал руу гоё ороод ингээд явах байх гэж бодож байна. Тэгээд танд маш их баярлалаа. Амжилт хүсье. Энэ удаагийнхаа дугаар ингээд дуусгацгаая. За, пүүжэд амжилт хүсье. Баярлалаа.